Та бол эзэдийн эзэн. Та бол аврагч бурхан юм а гэд эзнийг магтцгаая. О Есүс. Хайртай бурхан минь ээ. Бид нэр таныг магтахаар, бид нэр таныг хүндлэхээр, бид нар таны үгийг сонсохоор өнөөдөр ирсэн байна аваа. Та миний дээр, та хүн бүрийн дээр эзэн та өөрөө ариун сүнсээ буулгаж хүн бүртээ яриач аваа. Та үнэхээр үгээ өнөөдөр өгөөч аваа. Танд итгэлээ тавина. Танд үнэхээр найдвараа тавин. Эзэн танд үнэхээр байгаа бүхнээ тавьдаг нэгэн байлгах туслаач. Өнөөдрийн магтаал хүндэлийг эзэн та өөртөө аваач. Бүх алдар магтаал бүх хүндлэн зөвхөн эзэн танд байх болтугай гэж бидний эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Бүгдээ хамтдаа эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. Хочин дутах зүйл надад нэгэ хинчүүби сэтгэлийг минь та сэргээ зүийн замаа намайг хөтөлдөө түүнэр харанхуй хүндийгөө тулсан ч би үхлийн харанхуй хүндийгөө тулсан ч би айхгүй эзэн бол миний хончин эзэн бол миний хочин дутах зүйл надад нэгэ хинчүүби сэтгэлийг минь та сэргээ зүгийн замаа намайг хөтөлдөө түүнэр харанхуй хүндийгөө тулсан ч би үхлийн харанхуй хүндийгөө тулсан ч би айхгүй насан туршид минь намайг даатна таны өргөнд би мөнх амьдрна таны хайрын насан туршид минь намайг даатна таны өргөнд би мөнх амьдрна эзэн бол миний хончин эзэн бол миний хончин дутах зүйл надад нэгэ хинчүүби сэтгэлийг минь та сэргээ зүгийн замаа намайг хөтөлдөө түүнэр харанхуй хүндийгөө тулсан ч би үхлийн харанхуй хүндийгөө тулсан ч би айхгүй насан туршид минь намайг даатна таны өргөд би мөнх амьдрна таны хайрын насан туршид минь намайг даатна таны өргөд би мөнх амьдрна таны хайрын нэрээр насан туршид минь намайг даатна таны өргөнд би мөнх амьдрна таны хайрын насан туршид минь намайг даатна таны өргөнд би мөнх амьдрна
мөнх амьдрнаа, мөнх амьдрнаа, мөнх амьдрнаа. Хатан сүргэж үгүй Магтаадыг авах зохистой нэ Хизээч өврөшгүй авралынхаа шинэ үнэн шударгыг хэмжээтэй Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Эзэнтэй адил Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Магтаадыг авах зохистой нэ Хизээч өврөшгүй авралынхаа шинэ үнэн шударгыг хэмжээтэй Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Хатан сүр манд тугай Хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Амен тийм ээ Магтаадыг авах зохистой нэ Хизээч хөврөшгүй авралынхаа шинэ үнэн шударгыг хэмжээтэй Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр Эзэнтэй адил хатан сүргэж үгүй Амен халелуя Эзний магтъя хатан сүр манд Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр манд тугай Есүс бол хатан сүр Эзэнтэй адил хатан сүргэж үгүй 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 Амен эзэнд бүх алдар магтаал байх болтугай Та магтаалыг аваач Эзэн таны хийсэн тэр агуу бүх тэр үйлс эзэн аваа. Тэр мөнхөд магтагдах юм аа. Та биднийг аварсан бурхан. Та биднийг чөлөөлсөн бурхан. Та биднийг нүглээс үнэхээр уучлж чөлөөсөн бурхан аваа. Таны үйлсийг магтъя. Таны хийсэн бүх зүйлийг үнэхээр магтандуулъя. Та магтаалыг аваач. Та хүндлэлийг аваач. Та биднээс гарах тэр талархлыг эзэн та аваач. Оо Есүс. Хадын хаан эзэн тэр бол альфа ба омега.
Тэр дахин ирэх болно. Тэр бидний төлөө үнэхээр амиа өргөсөн тэр бурхан юм аа. Тэр эзнийг магтан хүндлэн дуулцгаая. Оо Есүс. Яховагийн сүр хүч чадал хязгааргүй. Түүний хариун оршихуйг би зогсоо. Магтаан дуулна. Есүс ялалтыг бид бүхэн өгсөн. Бүх дайснуудыг устгах зайлуулжээ. Бихийн хүндээ бүгд эзний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үсэн агуулсыг талархацгаая. Эзний хөршүүгийг агуулхай. Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршихлыг бол Есүс. Бүгд эзний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуулсыг талархацгаая. Оо эзний хөршүүгийг бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршихлыг бол Есүс. Эзэн Яховагийн сүр хүч чадал хязгааргүй. Түүний хариун оршихуйг би зогсоо. Магтаан дуулна. Эзэн ялалтыг бид бүхэн өгсөн. Бүх дайснуудыг устгах зайлуулжээ. Бихийн хүндээ бүгд эзний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуулсыг талархацгаая. Оо эзний хөршүүгийг агуулхай. Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршихлыг бол Есүс. Бүгд эзний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуулсыг талархацгаая. Оо эзний хөршүүгийг агуулхай. Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршихлыг бол Есүс. Бүгд эзний агуу нэрийг өргөе.
Бид бүгдийн төлөө агуулсыг талархацгаа Ойсны хөршөгийг агуулхай Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршихнэр бол Есүс бүгд эзний агуу нэрийг хөрхий Бид бүгдийн төлөө агуулсыг талархацгаа Ойсны хөршөгийг агуулхай Бүх газар дэлхий дээр мөнхөд оршихнэр бол Есүс мөнхөд орших нэр бол мөнхөд оршихнэр бол Есүс Эзэн та бол ариун хончин. Та нэг хоньныхын төлөө явдаг эзэн. Та тэр нэг хоньных араас үнэхээр өөрийгөө золиослон байж явдаг бурхан аав. Та үнэхээр намайг дүлгөө нуурын эргээр явахад эзэн та хамт байдаг. Та үнэхээр бартаад замаар явахад эзэн та хамт байдаг. Та намайг хамгаалсаар та намайг үнэхээр босгосоор та намайг үгээрээ урамшуулсаар та үнэхээр асуудал тулгархад эзэн та үнэхээр биднийг тэрвэрдэг бурхан юм аа. Тийм ээ эзэн таныг магтандуулж байна. Та бол ариун хончин. Оо Есүс. Хончинтай амьдралаа даатгий эзэн таны дагаа хаач гээсэн явъя намун хоолойтай миний чихэн цохоо эзэн таны дагаа би явна Аниргүй удам бэлчээр дүлгөө нуурын нэрэж ариун хончин эзэн үргэж надтай хаа бартад усыг давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж ариун хончинтай амьдралаа даатгий эзэн таны дагаа хаач гээсэн явъя намун хоолойтай миний чихэн цоцгоо эзэн таны дагаа би явна Аниргүй удам бэлчээр дүлгөө нуурын нэрэж ариун хончин эзэн үргэж надтай хаа бартад усыг давж гисэн
өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж хаа аниргүй удам бичээ аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэж ариун хончин эзэн үргэж надтай хаа антадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж хаа амен тийм эзэн аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэ ариун хончин эзэн үргэж надтай хаа бартадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж хаа амен аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэ ариун хончин эзэн үргэж надтай хаа бартадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж хаа аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэ ариун хончин эзэн үргэж надтай хаа бартадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж хаа тийм эзэн та надтай хамт аваа та энд байгаа хүн бүрийн дээр эзэн та өөрийн сүнсээ болж эзэн та үгээ буулгаач ав. Оо Есүс. Аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэ ариун хончин эзэн үргэж надтай хаа бартадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэ ариун хончин эзэн үргэж надтай хаа бартадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн үргэж аниргүй удам бичээ аниргүй удам бичээ дөлгөө нурийн эрэ ариун хончин эзэн үргэж надтай хаа бартадоси давж гисэн өргөн хүндийг тулах хүч ариун хончин эзэн
учирт ангиргүй удан бэлчээ дөлгөө нүрийн ариун хончин эзэн үргэлж надтай хаа атад үсий давж гисэн гүрэн хүндийг тулах хүн ариун хончин эзэн үргэлж хаа ангиргүй удан бэлчээ дөлгөө нүрийн ариун хончин эзэн үргэлж надтай хаа атад үсий давж гисэн гүрэн хүндийг тулах хүн ариун хончин эзэн үргэлж ариун хончин эзэн үргэлж баярлалаа эзэм наваа. Таал зөвхөн магтаал, таал зөвхөн хүндлэлийг авах зохистой тэр бурхан юм аа. Яагаад гэвэл та бол хязгааргүй хүчтэй. Та бүтээгч. Та байсан байгаа. Байсаарч байх болно аваа. Таны эрх мэдэл бол хязгааргүй. Бидний бүх хэм амьдрал таны л гарт байгаа аваа. Бидний он жилүүд, бидний нас, бидний эрүүл мэнд, бидний эргэтэн таны л гарт байгаа. Та үнэхээр биднийг хэд наслах эзэн таны мэдэлд байгаа. Тиймээс эзэн таны үгээр амьдрахыг үнэхээр хүсэж байна аваа. Та удирдаач. Та чивдүүлж өгөөч эзэн аваа. Баярлалаа Иесус. Бүх алдар магтаал, бүх хүндэл нь эзэн танд байх болтгоо гэж бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Бүгд хамтдаа итгэлийн тунхагаа тунгалцгаая. Би тэнгэр газрыг бүтээгч, авгаа хүчрэх ертөнцийн эзэн эцэг тэтгдэг. Ариун сүнсээр бүрлдэж, онгон Маригаас мэндэлсэн. Понти Пилат захирагчийн үд зовж явсан. Цовдлогдсон нарс барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин ам орсон. Тэгээд тэнгэр додож авгаа хүчрэх ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэд суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаа. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Бүгдээрээ Тажима пастор болон орчуулагчаа урьцгаая. Ёрошико оныгаишимас.今から生産式を行います。За эзний зоогийг хүртэх гэж байна. 先日ですね、ある一人の姉妹がですね、 За өнгөрсөн 7 хоногт нэгэн манай итгэгч эмэгтэй. 生産式を受けるのが怖いんだって言うんです。 За тэр эмэгтэй юу гэж хэлсэн мэхээр эзний зоогийг хүртэхдээ би жоохон айцтай байна, айж байна гэж хэлсэн. それはですね、自分の手が震えるそうなんです。 Яг тэгвэл тэр эмэгтэй эзний зоогийг хүртэх гэж байхдаа гар нь чичирдэг байсан. そしてそれをね、周りの人が見られるのが嫌なんだと。 Тэгээ өөрийнх нь гар чичирж байгааг эргэн тойрны хүн харчихгүй гэсэндээ өөрөө санаа зовжсэн. でもですね、生産式そのためにあるんじゃないんですね。 Эзний зоо гэдэг маань тийм зүйлийн төлөө байгаа зүйл биш ээ. 一番大事なことは Хамгийн чухал зүйл нь イエス・キリストを思い出すことです。 Есүс Христийг эргэн санах. イエス様がどのようにして私たちを救ってくれたか。 Есүс Христ юу хийж, ямар зүйл хийж биднийг аварсан бэ? イエス様がどのように犠牲を払ってくださったか。 Есүс ямар их золиосыг гаргаж биднийг イエス様 аварсан. がどのように愛してくださったか。 Есүс биднийг юу хийж, ямар тэр агуу хайраар хайрлсан бэ гэдгийг. それを受け取るんです。 Тэр зүйлийг зүр сэтгэлдээ хүлээж авах. そして自分でも決めるんです。 Тэгээ тэр зүр сэтгэлдээ хүлээж аваад өөрөө шийдвэр гаргах юм. 私もイエス・キリストのように生きよう。 Би ч гэсэн Есүс Христ шиг амьдрмаар байна.
そのようにですね、いつも生産式を受け取ってください。 Яг энэ зүйлийг та зүр сэтгэлдээ бодоод ариун цогийг хүртээсэй гэж хүсэж байна. お祈りいたします。 Залбирцгаая. 天の父なる神様、 Тэнгэр дэх бурхан эзэн минь. 弱い私たちですけども、 Сул дорой бидэн 罪深い私たちですけども、 гим нүглээр дүүрэн бид нэрүүлээ. しかし主は私たちを愛してくださり、 Гэвч бид ийм гим нүгэлтэй сул дорой байхад та өөрөө хайрлсан мэт. 私たちを励ましてくださり、 Та биднийг урамшуулж өгдөг лээ. 私たちを許してくださり、 Та биднийг уурчилдаг эзэн 私 билээ. たちを強めてくださる Та биднийг хүч чадалтай болгодог үлээ. 力ある方です。 Үнэхээр та агуу нэгэн билээ. 今私たちはこの主の中に入れられて、 Үнэхээр яг одоо энэ цагт бид нэр таны дотор байж たくさんの恵みをいただいています。 танаас үнэхээр агуу тэр гайхамшигтай ивэл өрөөлийг авч байгаа байлаа. 感謝を捧げます。 Тань талархлыг өргөж байна. この生産のパンとブドウ酒を受けるときに、 Энэ таны үнэхээр эсний зоогийн талах болоод дарсыг хүртэж байхад 主が素晴らしい恵みを与えてくださったことを忘れません。 үнэхээр танаас ирж байгаа гайхалтай тэр ивэл өрөөлийг мартахгүй байхад туслаач. 与えてくださったことを感謝し、 Энэ өгж байгаа зүйлтэй нь үнэхээр талархаад 私たちも主に捧げていきます。 бид эргээд танд өргөдөг хүмүүс байлгаж өгөөч. 主をどうぞ用いてください。 Эзэн минь та биднийг бас хэрэгжилж 主 өгөөч. のように生きられるように導いてください。 Эзэн тань шиг үнэхээр амьдрах хүч 一人 чадлыг 一 өгөөч. 人をますます強めてください。 Энд байгаа хүн нэг бүрийг та хүчрэг болгож 弱い өгөөч. 私たちを強くしてくださる方を信じています。 Сул дорой бидний хүчрэг болгодог эзэнд итгэж байна. いや罪深い私たちを清くしてくださることを信じます。 Гим нүгэлтэй биднийг та цэвэр ариун болгодог гэдэгт итгэж байна. どうぞ導いてください。 Эзэн минь та удирдах өгөөч. イエス・キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. アーメン。 Амен. それではパンとブドウ酒を受け取ってください。 За урд гараад баптизм хийлгсэн хүмүүс зоогийн хүртээрээ. これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。もう少し用意できますか？ブドウ酒。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、今ちょっとブドウ酒を用意しています。いいどうぞ取ってください。じゃあ、愛さん先に取ってください。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。多分隣ですね。冷蔵庫ですね。はい。カップあります？カップありました？あります？はい。3個4個出しておいてください。なかった。じゃあ、はい。じゃあいただきます。ありがとうございます。ちなみにこのウェルチっていうブドウ酒のメーカーはアメリカのそのジュース会社なんですね。 Энэ одоо бидний ууж байгаа энэ одоо усан үзмний дарс нь жүүс нь Америкт үйлдвэрлэдэг компани байгаа.
で実はですね、やっぱりブドウ酒をあげてしまうと、ワインであげてしまうと、そのアルコールを受け付けない人、またアルコールに走ってしまう人がいるので、 Тэгээ яг жинхэнэ нэг усан үзмийн дарс ингээд одоо эзний зоог дээр хүртэх юм бол нөгөө алкогол хэрэглэж чадахгүй хүмүүс ч юм уу те алкогол нь бас ингээд こ нөгөө の生産式のため алкогол に төрлийн хэрэглэж ア болохгүй. ルコールのないブドウジュースを作ったのがこの会社なんです。 Тэгээ энэ компани болохоор алкогол байхгүй усан үзмийн одоо жуус хийдэг ийм компани. 私たちはこの教会で全然そういうことを知らないでこれをずっと採用していて、 Тэгээ манай цуглаан болохоор энийг ерөөсөө мэдэхгүйгээр ингэж хэрэглэдэг байсан. で実はその生産式のために開発されたブドウジュースだったん Тэгээ で яг す。 энэ усан үзмийн жуус нь болохоор Америкт болохоор эзний зоогт үнэхээр хэрэглэгдэхээр тийм дарс байсан. それを知ったらこれ以外のブドウジュースはありえないですね。 Тэгээд тэрийг нь мэдснээс хойш энэ жуусыг л хэрэглэдэг болсон. これはそういう本当に生産式のために作られているブドウジュースだということを覚えておいてください。 Тэгээ та бүхэн ч гэсэн энд яг усан үзмийн одоо гадуур бас зарагдчихж байгаа энийг усан үзмийн одоо жуус ч гэсэн яг эзний зоогт хэрэглэдэг ийм Америкт үйлдвэрлэдэг ийм компани гэдгийг та бүхэн мэдэд аваасаа гэж хэлж байна. はい。で、じゃあこれをちょっと注いでいきます。どうぞお取りください。 За хүртээг юм. 3つ、4つ、4つ、もう一つかな。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。もらいました？もらいました？それでは聖書の話をいたします。 За эзний үг рүү орцгоё. 今日の聖書箇所はヨハネの福音書の6章の37節から47節です。 За өнөөдрийн сургаалын үг болохоор Иохан номын 6-гийн 37-оос 47 дугаар ишлэл. では最初にモンゴル語で読んでください。 Хай. За ингээ монгол хэлээр уншъя. Эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ. Над руу ирэхчийг би огт хөөж гаргахгүй. Учир нь би өөрийнхөө хүслийг бус харин намайг илгээгчийн хүслийг үйлдэхээр Тэнгэрээс бууж ирсэн юм. Надад түүний өгсөн бүгдээс би юу ч алдалгүй. Харин эцсийн өдөрт тэднийг амьлуулах нь намайг илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт би түүнийг амьдуулна гэж айлдлаа. Тэнгэрээс бууж ирсэн талах бол би байгаа юм гэж Есүсийн альдснаас болж евдээчүүд түүний талаар дургуйлхан гүнгэнэлдэж эн чинь Йосепийн хүү Есүс биш билүү? Бид эцэг эхийг нь мэдэн шүү дээ. Одоо болохоор би Тэнгэрээс бууж ирсэн гэж тэр яаж ярина вэ гэлцэхэд Есүс тэдэнд хоорондоо бүү гүнгэнэлд намайг илгээсэн эцэг хин нэгнийг татахгүй л бол хинч над руу ирч чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амьлуулна. Тэд бүгд бурхнаар сургагдана гэж Иш үзүүлэгчдийн номонд бичигджээ. Эцгээс сонсож сурсан хүн бүр над руу ирдэг. Бурхнаас ирсэн нэгнээс өөр хинч эцгийг хараагүй бөгөөд тэр л эцгийг харсан юм. Үннээр би та нарт хэлье. Хэн итгэн тэр мөнх амьтаа. アメン。このイスラエルの人たちはですね、イエス様のところに集まってきました。 За тухайн үед Израиль хүмүүс Есүс дээр ойртож ирсэн байна. それはイエス様がですね、たくさんの食べ物を与えたからですね。 Тэгээ яагаад гэвэл тухайн үед Есүс маш олон хүмүүст хоол хүнс бэлдэж өгсөн байгаа. そしてですね、また何かやってくれるんじゃないかって期待するわけです。 Тэгээ тэр үе олон ард түмэн дахиад биднэрт ямар зүйлийг хийж өгөх юм болоо гэсэн найдвартай байсан. でもですね、イエス様はそれに対してですね、この彼らにですね、私のところに来るものはどういうものなのかということです。 Тэгээ Есүс тэр хүмүүс хандаж надаар ирж байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэдгийг тайлбарлаж өгсөн. 37節には
父が私に与えてくださるものは皆私のところに来るって言ってますね。 За 37 дугаар бичсэн байна. 37 бүгдээ харцгаая. Эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ гэж хэлсэн. そしてイエス様は私のもとに来るものを決して外に追い出したりはしないって言ってます。 Тэгээ үргэлжлүүлээд над руу ирэх чиг би огт хөөж гаргахгүй гэж хэлсэн. イエス様のところにたくさんの人来ましたね。 За Есүс рүү маш олон хүмүүс ирсэн ба. イエス様は一人も追い出してないんですよ。 Маш олон хүн ирсэн ч гэсэн Есүс Дэмүү. тэд дундаас нэг ч хүний өөрөөсөө 勝手 хөөгөөгүй. にイエス様から離れていく人はたくさんいました。 Харин эсрэгээрээ Есүсээс ингээд дураараа те холдоод явсан хүмүүс ч байгаа. なぜですか？ Яагаад явсан бэ? 自分の期待した通りのイエス様じゃなかったからです。 Яагаад гэвэл тэр хүмүүсийн хүсчээсэн яг Есүс байгаагүй учраас. そこでですね、今日は主を信じるってどういうことなのかっていうのをもう一つ考えていきたいと思うんで Тиймээс す。 өнөөдрийн Библийн одоо ишлэлийн гарчиг нь эзэнд итгэн те эзэнд итгэн гэдэг нь яг юу хэлээд байгаа гэдгийг та бүхэнд бас イエス様を信じる者は何を求めるのでしょうか？ За Есүст итгэдэг хүмүүстэй юу хүсдэг юм болоо гэдэг. 名誉でしょうか？ За нэр алдар юм болоо? 財産でしょうか？ Эсвэл эд хөрөнгөө? やりがいのある仕事でしょうか？ Эсвэл ингээ амжилттай те би энэ ажлыг хийлээ гэсэн тийм ажил уу? 才能でしょうか？ Эсвэл тэр хүний авьяас чадвар уу? 幸せな生活でしょうか？ Эсвэл Есүст итгэснээрээ би ад жаргалтай амьдрах уу? 結婚でしょうか？ Эсвэл тэр хүн гэрлэлтээр 良い家族でしょうか？ ингээ сайхан гэр бүл үү гэж. 心つながる友人でしょうか？ Бүр зүрх сэтгэлээсээ ингээ холбогддог тийм найз нөхдөд болох уу гэж. これらのものはすべてこの世のものです。 Эдгээр саяын хэлсэн бүх зүйлс маань болохоор энэ дэлхийн зүйлс байгаа. 不必要ではないんですけども За энэ зүйлс нь ямар ч хэрэггүй гэж бас хэлж болохгүй. 本当に必要なものではありません。 Гэсэн хэдий ч гэсэн энэ бол маш хамгийн чухал яг хэрэгтэй зүйл бол биш юм аа гэж. またこれらのものがイエス様を信じることの逆になりかねないんですね。 Эдгээр зүйлс нь саяын хэлсэн эдгээр зүйл нь эсрэгээрээ бидний итгэл бас саад болж байдаг. ですからその誘惑に気をつけなければなりません。 Тийм учраас бид нэр эдгээр зүйлсийн тэр уруу татлахад бас もう一度 уруу татлахаас お聞きしたいと思うんです。 За дахиад нэг удаа асууя. イエス様を信じる者は何を求めるんですか？ Есүс Христ итгэдэг хүмүүс юу хүсдэг юм бэ гэж. 今日の聖書箇所で読むときに За өнөөдөр Библийн ишлэгийг бид нэр уншсан. まずイエス様のところに行くことを求めるんですね。 Хамгийн түрүүнд юу гэвэл бид нар Есүс Христээр очихыг хэлж байгаа юм аа. 他に求めるものはあるかもしれませんけども、 За таны амьдрал дээр өөр хүсэх зүйл бас байж そ магадгүй. れちょっと皆さんでも話し合ってみてください。 Тэгээд цуглааны дараа бас хоорондоо нөхөрлөх цаг дээр энэ зүйлээр хуваалцаарай гэж 皆さ хэлж んもしイエス様が皆さんのところに現れたら、 хэрвээ таны амьдрал дээр Есүс ингээд Есүс өөрийгөө илэрхийлж бий болгоглоо гэж бодоход 一つだけ願い事を聞くということを叶うなら、 хэрвээ би чиний нэг л зүйл дээр чинь би ингэж хариулж өгье гэвэл та юу хүсэх вэ? 何を求めるべきか Та юу хүсэх вэ гэж よく考えてみてくだ та さい。 өөрөө сайн бодож үзээрэй гэж хэлж байна. 旧約聖書に出てくるソロモンという人は За хуучин гэрээндээ гардаг Соломон гэдэг хүн байгаа. 神様に一つだけ求めていいという時に何を求めま За したか？ Соломон хаанаас те Бурханаас нэг зүйл чи хүс гэж хэлсэн. Тэгэхэд юу гэсэн бэ? 何を求めました？ Тэр хүн юу гуйсан бэ? 知識、知恵ですね。 Мэргэн ухаан өгсөн тийм ээ. どうしてそれを求めたんですか？ Яагаад Соломон хаан Бурханаас мэргэн ухаан гуйсан юм болов? Израиль民族を導くために そうですね。 удирдахын төлөө гэсэн. それは彼が自分の使命をよく分かってたからです。 Яагаад гэвэл тэр өөрийнхөө хийх ажлаа маш сайн мэддэг нэгэн байсан. 自分の使命で一番大変なことは өөрийнхөө хийж байгаа ажил даалгаварт нь хамгийн хэцүү зүйл нь イスラエルの大勢の人をどうやって導くのか。 энэ олон Израиль хүмүүсийг би яаж удирдах авч явах вэ гэж. そこで神様に何を求めるべきか。 Тэгээ би Бурханаас юу гуйх ёстой вэ? 自分の健康を求めませんでし Би た。 өөрийнхөө эрүүл мэндийг гуйх ёстой юм болов? 自分の才能を求めませんでした。 Эрүүл мэндээ гуйгаагүй. Харин бас тэр Зайсан- өөрөө надад чадварыг өгөөч гэж гуйгаагүй. 財産増えることを求めませんでした。 Бас эд баялагийг минь өсгөж ингээ ариун болгож өгөөч гэж 彼 гуйгаагүй. は知恵を求めました。 Харин тэр Бурханаас мэрэгэн ухааныг гуйсан. そして神様はその知恵に加えて Харин Бурхан Соломон хаанд мэрэгэн ухаан өгөө зогсохгүй. あらゆる栄誉と財産を与えました。 Маш их тэр эрх мэдэл болоод эд хөрөнгө, эд баялагийг өгсөн байна. 神様が生きておられることを証明するためですね。 Тэр нь болохоор Бурхан өөрөө амьд байгаа гэдгийг илэрхийлж харж нотлохын тулд өгсөн юм で аа. は皆さんは何を求めますか？ За энэ сууж байгаа бид нартэй Бурханаас юу хүсэх вэ гэж.
イエス様のところに行く以外のことでもし皆さんが何を求めるんでしょうか。 Есүс дээр очихоос өөр зүйлээр те өөр зүйл танд хүсэх зүйл байна уу? おそらくこの世のものを求める可能性が高いですね。 Магадгүй энэ хорвоо дэлхийд байдаг зүйлийг та хүсэж магадгүй. 先日ですね、ある方がですね、教会に来てですね、 За хэдэн өдрийн өмнө цуглаан дээр нэг хүн ирсэн. その旦那さんがもう病気で入院している。 За тэр хүний нөхөр нь бүр ингээд өвчин тусаад ингээд эмнэлэгт хэвтэж байгаа. それでですね、相談があったんです。 Тэгээд надтай ингээд зөвлөгөө авсан байгаа юм яриад. その旦那さんはですね、死んだら За нөхөр минь нас барах юм бол 自分の骨はですね、海に撒いてほしいって言うんです。 тэгээд нөхөр нь ингэж хэлсэн юм. Намайг өгөх юм бол миний одоо чандрыг далаад ингээд цацаарай гэж хэлсэн. でも家族としてはですね、それはしたくない。 Харин гэр бүл нь болохоор тэр зүйлийг хий гэж хүсэхгүй байсан. それで悩んでるんですね、一つ。 Тэгээд эхнэр нь ингээд тэр зүйлээр ингээд санаан もう зовоод 一つはですね авсан ба. その旦那さんが亡くなったら Тэгээд нөхөр нь бас өнгөрөх юм бол 教会の墓に入ってもいいですかという相 танаа 談でした。 цуглааны оршуулдаг одоо оршуулгын газар би одоо нөхрөөгөө ингээд оршуулж болох уу гэж хэлсэн. でそれはですね、残念なことにですね、その人がイエス様を信じたならば入ることはできるんですけども、 Харамсалтай нь тэр нөхөр нь итгэгч биш юм байна л да. Тийм болохоор итгэгч хүн байсан бол оршуул. また家族が信じてるんだったら入ることもできるんですけども、 Таны гэр бүл тэр гэр бүл өөртөө итгэгч хүмүүс байсан бол бас 残念なことにその相談している人も旦那さんもクリスチャンじゃないん аль ですね。 аль нь ихнэр нь надтай зөвлөгөө авсан хүн ч гэсэн аль аль нь итгэгч биш も хүмүүс. し相談者がクリスチャンになったならば、考えることはできます。 Хэрвээ тэр надтай зөвлөгөө авсан хүн маань итгэгч хүн байсан бол би бас бодож үзэх боломжтой. でその時ですね、皆さんこの事実をよく理解してほしいんです。 Тэгэд яг энэ бодит үннийг та бас ойлгохосоо гэж хүсэж байна. 私たちは自分で墓に入れません。 Бид нэр өөрсдөө булшинд орж чадахгүй. 自分に願った通りに葬式はできません。 Миний хүсэж байсан шиг тийм оршуулгын ёслолыг ч гэсэн би өөрөө хийж чадахгүй. なぜですか？ Яагаад вэ? 死んでるからです。 Яг тэгвэл би өөрөө одоо нас орсон учраас те өөрөө 自 байх 分 учраас. の願いは伝えることはできます。 Миний хүсэж байгаа зүйлийг би бусдад дамжуулж бол чадна. でも自分で願った通りの葬式にするかどうかは別です。 Харин би өнгөрснийхаа дараа те би бодож байгаа шигэ миний бодсон шиг тэр 葬 зүйлийг 儀をす чадахгүй. るのも墓に入れるのも遺族がやることです。 Оршуулах ёслол юм уу? Одоо булшинд орох тэр зүйлийг нь эргэн тойрны те хамаатан сад нь бас хийх юм аа. だからね、旦那さんはですね、海に投げてほしいって言っても、遺族はそれを賛同しなかったらどうなりますか？ Тэгээ сая эрэхтөө те нөхөр нь намайг нас орсны дараа миний одоо чандрыг далаад цацаарай гэж хичнээн хэлсэн ч гэсэн одоо гэр бүл нь тэр зүйлийг хийхгүй бол ямар ч утгагүй болно те. それはできませんね。 Тэр бол хийж боломжгүй зүйл. ですから皆さんね、まず一つ目は、 Тийм болохоор та бүхэн нэгдүгээрт нь 皆さんが死んだ時に та бүхэн хэрвээ нас барлаа гэж бодоход どのような葬儀と埋葬してほしいのかを家族に伝えるべきです тийм ね。 болохоор гэр бүлийнхэндээ те одоо ямар арга замаар ямар байдлаар намайг оршуулах вэ гэдгээ бас өөрийнхөө дотны хүмүүстэй хэлж яриасаа гэж хүсэж байна. でも家族に任せるしかないです。 Тэгээ өөртөө гэр бүлийн хүмүүс л даатахгүй болохгүй энэ ажлыг. それがまず一つ覚えておいてほしいん Энэ です。 зүйлийг нэгдүгürt нь ийм зүйлийг бодоорой гэж хүсэж байна. でも何のために墓に入るのかっていうのを人々は考えてないんですね。 Тийм болохоор бас нэг зүйл нь болохоор юуны тул те булшинд орж байгаа гэдгээ бас боддгоо. 何のために墓に入るんですか？ Юуны төлөө булшинд одоо оршуулга булшинд орж байгаа болоо. Юуны төлөө? どうして墓を作るんですか？ Яагаад тэр булшийг ингэж хийдэг юм болоо? 考えたことありますか？ Та бүхэн бодож үзсэн үе байгаа юу? でも人間は墓を作るでしょ？ Гэсэн ч гэсэн хүн нас орохоор одоо булш хийдэг тийм ээ. 墓を作らない国ってあります？ Ийм одоо хайрцагтэй тийм нас орсон хүний хайрцаг хийдэггүй улс орн байдаг болов уу? すべての国々で墓を作りますよね。 Бүх улс тэ энэ зүйлийг хийдэг ба. なぜですか？ Яагаад юу н хийд юм болоо? 思い出すために思い出すため、そうですね。 эргэн дурсахын тулд. でももう少し違う意味があると思うんですね。 Өөр бас нэг утга байгаа ах гэж бодож байна. やっぱりそこに人の肉体は死んでも魂が生きているって誰もが思ってるんです。 Тэгэд өөр нэг зүйл нь болохоор тэнд хэрвээ хүний махан бие одоо үхсэн ч гэсэн сүнс нь байгаа гэсэн тийм бас нэг бодол байгаа. ですから動物同士の
ね、墓はありません。 жишээ нь одоо амьтан өглөөхэд амьтдад зориулсан одоо 動 булш 物 гэж だっても байхгүй тийм. ね、家族は知ってるはずですよ。 За амьтанд хийжээдэг хүмүүс бол өөрсдөө амьтдыг бас эргэн で сандаг も гэж 墓を магадгүй. 作って思い出すということはできません。 Гүр амьтандаа зориулаа те булш ингээд босгоод ингэтлээ бас байдаггүй また байна. 私たちもですね、墓を作るのは確かに思い出すことはとても大切なことですけども、 Хүн нас ороод бидний одоо ойр дотны хүн өнгөрлөө гэхэд тэр хүн зориулаад булшинд оруулж байна. Тэгээд бид нар тэр хүнийг эргэн санаж байна тийм ээ. Энэ маш чухал зүйл ч гэсэн. そうじゃない人もたくさんいます。忘れられている人もたくさんいるんです。 Эргэн сандаг нэгэн байхад бүр сандаггүй ч нэгэн байгаа. Бүр мартсан ч хүмүүс байгаа. もうですね、それこそ孫のね、子供の子供の子供の3代4代になったら私のことを忘れられます。 Жишээ нь миний те хүүхдийн хүүхд аачцээ ингээ 3 4 үеийг ингэх юм бол намайг бүр мартчихин тийм ээ. なんで墓に入るんでしょ Яагаад хүн булшинд орд юм болов? う。よく考えてみてください。 Сайн бодож үзээрэй гэж хүсэж байна. これは何を求めているのとすごく関係があるんです。 Тэгээ энэ өнөөдрийн ишлэлээр хэлж байхад нь юу хүсэж байгаа вэ гэдэгтэй бас айгүй холбоотой байна гэдэг. なぜ墓に入るんですか。 Тэгээ яагаад хүн булшинд орд юм болов? 私たちクリスチャンは簡単です。すごく簡単なシンプルな答えです。 Бид нар христчин хүмүүсийн хувьд бол маш амархан айгүй энгийн зүйл байгаа. 答えがあるからです。 За энд нь бол хариулт байгаа. よみがえるからです。 Яагаад гэвэл дахин амьлах учраас. 墓からよみがえるからです。 Булшнаасаа дахин амьлах учраас. イエス様がよみがえられたように、 Есүс дахин амьлсан шиг 私たちも墓からよみがえるん бид で нар す。 ч гэсэн булшнаасаа дахин амьлах юм аа. 墓からよみがえるときに、 Бид булшнаас дахин амьлах үед よみがえった人たちがわかります。 дахин амьлсан бусад хүмүүсээ хараад мэдэх юм аа. 私たちクリスチャンが一緒に墓に入れば、 Бид нар христчин хүмүүс хамтдаа одоо булшинд орлоо гэхэд そこでよみがえったクリスチャンたちを見ることになります。 тэнд дахин амьлсан христчин хүмүүсийг харж чадах учраас. もしそこでよみがえれなかったら、 Хэрвээ тэнд христчин хүмүүс дахин амьлахгүй бол 残念なことにもう永遠のお別れです。 харамсалтай нь харин мөнхийн тийм одоо хагцал тэнд байх юм аа гэж. イエス様はその時を定めておられます。 Бурхан тэр зүйлийг өөрөө шийтсэн байна. これが聖書のすべてのその大事なところ、一番大事なところですね。 Яг сая ярьсан зүйл бол Библийн маш чухал зүйл байгаа. 何を求めるのか、 Юу хүсэж байна вэ гэж. 永遠の命ですね。 Мөнхийн амийг бид нар хүсэж байгаа. そして永遠の命はどこから来るんですか。 Мөнхийн ам гэдэг зүйл хаанаас ирдэг вэ? どこから来ますか。 Хаанаас ирдэг вэ? Камисамагаараа. イエス・キリスト、神様から来ますね。 Бурхан болсон Есүс Христос ирдэг. ですからまずですね、イエスのところに行くっていうのがすごく大事なんです。 Тийм болохоор өнөөдрийн хэлж байгаа зүйл нь болохоор хамгийн түрүүнд Есүс дээр очно гэдэг нь маш чухал юм аа. まずイエスのところに行くっていうのはどういうことか考えてみましょ Есүс дээр очно гэдэг нь юу ямар зүйлийг хэлээд байна гэдгийг та бас бодож үзээсэй гэж хүсэж байна. 6章の37節に、ね、私のもとに来ますって言ってますね。 За 37дээр эцгийн надад өгдөг бүхэн над руу ирнэ гэж で хэлсэн. もイエス様目に見えないじゃない。 Харин над руу ирнэ гэж хэлсэн юм Есүс бидний нүдэнд харагдахгүй байгаа ч. 2000年前は確かにイエス様いましたよ。 2000 жилийн өмнө Есүс Христ амьд байсан. そしてイエス様のところに行くっていうのも実際わかるじゃないですか。 Есүс дээр яг бодитоор тэ хүмүүс очиж байгаа гэдгийг нь хүн мэдчихээн тийм ээ. 2000年経って今イエス様見えないじゃないですか。 2000 жил өнгөрөөд одоо Есүс амьд байна уу? Одоо яг нүдэнд харагдаж байна уу үгүй юм で тийм ээ. もイエスのもとに来るってイエス様は言ってますね。 Тэгсэн ч ихсэн энэ дээр хэлсэн мэд над руу ир гэж хэлсэн байна. どういうことでしょうか。 Энэ ямар утга учиртай вэ? 死んでイエス様のところに行くことでもありませんね。 Үхээд Есүс дээр очино гэж бас хэлээгүй. 死んだ後にイエス様に会うんではありません。 Нас урсныхаа дараа үхснийхаа дараа Есүс дээр очино гэж хэлээгүй. ね、確かに私たちは死んでよみがえってイエス様に会いますけども、 Бид нар итгэгч хүмүүстэй нас ураад Есүс дээр очино, дахин амьлна гэдэг нь бас үнэн байна. その終わりの時を言ってんじゃありません。 Энэ бол таны амьдралын төгсгөлийг хэлж байгаа зүйл биш юм аа. 今なんです。 Яг одоо хэлж байгаа юм аа. 今イエス様に来る、イエス様のところに行くっていうのはどういうことなんでしょう Яг か。 одоо Есүс дээр очино гэдгийг юу хэлээд байна вэ? 黙示録を見ていただくとこの За ように書いてあ илчлэл ります номыг ね。 бүгдээрээ үзье. Илчлэл ном. 黙示録の3章の20節。 Илчлэл номын 3:20 дугаар илчлэлийг 黙示 гаргаарай. 録の3章の20節です。 Илчлэлт 3:20 дээр. 見よ私は戸の外で立っている。誰でも私の声を聞いて戸を開けるなら、私はその人のところに入って彼と共に食事をし、彼も私と共に食事をする。 За эндээс уншия. Харагтун би үүдэн
нүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотгош түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно гэж. これもイエス様が目に見えているところの話ではありません。 Энэ бол Есүсийг яг нүдэнд харагдж байгаа те тэр яриа бол биш юм аа гэж. イエス様はあなたの心の扉の外側に見えないところに立っているんです。 Есүс яг одоо таны зүрх сэтгэлийн гадна талын тэр хаалганы чинь гадна тал зогсоод хүлээж байна гэж. イエス様があなたに招きが今招かれているということが分かったら、 Есүс таныг зүрх сэтгэлдээ оруулаад намайг урьж оруулах юм бол гэдгийг мэдэх юм бол あなたは声を聞いて、 таны дууг сонсно гэж. これは聖書の言葉ですね。 Энэ бол Библийн үг байна. そして戸を開く。 Тэгээ үүдээ нээвэл гэж юм. これは自分の心の扉をイエス様迎え入れるという意味です。 Тэгээ үүдээ нээвэл гэх юм бол таны зүгээр ингээ бодиттой үүд хаалга биш зүрх сэтгэлийнхаа үүд хаалгыг нээх юм бол. 関係なかったらどうなりますか？イエス様と私たち関係なかったら Бид нар Есүс Христтэй ямар ч холбоогүй бол яах вэ? 扉閉まったままで Ямар ч холбоогүй байх юм бол үүд хаалга хаалттай хэвээр. どちら様ですか？ За хинбэ гэж хэлэх бах те хинбэ. 本当にイエス様ですか？ Та яг Есүс мөн үү? 信じられませんけど。 Есүс гэдэг чи だから扉開けられませんってなりますね。 Таныг Есүс гэж итгэж чадахгүй учраас би хаалгаа онгойлгох чадахгүй. でもあなたがイエス様に心を開いて信じていくならば、 Харин хэрвээ та Есүст итгээд үүд хаалгаа зүрх сэтгэлийнхаа үүд хаалгаа нээх юм бол その人の家に入っていきます。 тэр хүний гэрт орно гэж. Тэр хүн дотгош орно гэж. そして共に食事をするって書いてありますね。 Тэгээ хамтдаа орж хамтдаа хоолно гэж бичсэн байна те. これは食事をするというのはですね、深い関係になるという意味です。 Тэгээ хоолно гэдэг маань маш тийм гүн гүнзгий утгыг хэлсэн байна. そして私たちもイエス様の心を開いて迎え入れることができるよって。 Тэгээ бид нар ч гэсэн зүрх сэтгэлээ нээгээд Есүс Христийг урьж оруулж чадна. 家族のような友人のような関係になっていくんです。 Тэгээ гэр бүл шиг юм уу эсвэл хамгийн дотн сайн найз шиг болно гэсэн утга учиртай. このようにしてイエス様との深い交わりの中に入ることができるんです。 Яг үүн шиг Есүстэй тэр гүн гүнзгий маш тийм нандин харилцаа холбоотой болно гэсэн. 目に見えないイエス様が本当にそのように私たちの心に触れてくださるんです。 Нүдэнд харагдахгүй тэр Есүс маань бидний зүрх сэтгэл өөрөө хурж өөрөө хамт байх юм аа. なぜですか？ Яагаад вэ? イエス様はよみがえられて Яагаад гэвэл Есүс дахин амьсан учраас. 神の右の座についているからです。 Яагаад гэвэл тэр Бурхны баруун талд өөрөө суусан すべ учраас. ての力を持っておられて Бүх хүч чадал түүнд байдаг юм аа. 私たちの心の中に入ってくれることができる。 Тийм хүч чадалтай нэгэн бидний зүрх сэтгэлд орох хүчтэй юм аа. このイエス様との交わりを深めるためにはまず大事なことがあります。 Есүс Христтэй та яаж тийм дотн нандин тийм гүнзгий хүн холбоотой байх вэ гэдгийг ярих чинь. もう皆さんも分かっていると思いますけ Та ど、 бүхэн мэдэх байх гэж бодож байгаа ч ま гэсэн. ず礼拝することなんです。 Хамгийн түрүүнд бүтэн сайн өдөр эзний өргөөнд ирээд хүндэтгэл мөрөглийг өргөх юм аа. 特に日曜日に集まって礼拝することはとても大切です。 Ялангуяа эзний өдөр яг энэ өдөр эзэнд ирээд хүндэтгэл өргөнө гэдэг нь маш чухал. ある方がですね、このように言っています。 За нэгэн хүн ингэж хэлсэн байдаг. 日曜日行かなくても За бүтэн сайнд очихгүй байсан ч гэсэн 私はいつも聖書を読み、 би бүтэн сайнаас босд өдөр Библийг маш сайн お祈り уншдаг. してますよ。 Би залбирдаг. そしてイエス様の導き感じてますよ。 Тэгээ би эзэн намайг удирж байгааг би өөрөө мэдэрдэг. どうでしょうか？ Ийм хүн байвал ямар вэ? Ийм байвал ямар вэ? 日曜日が全てではありませんというんです。 Бүтэн сайн өдрөл бүх зүйл биш штэ гэж хэлдэг. これは大きな間違いだと気づいてほ Энэ しい бол で маш すね。 том алдаа гэдгийг анзаарсан байгаа. なぜでしょう？ Яагаад вэ? 神様は安息日を守りなさいって言ってるのを、 Бурхан тушаал өгсөн байгаа тий. Амралтын өдрийг ариунаар сахих гэж тушаал өгсөн байна. これを無視してるじゃないですか。 Энэ зүйлийг нь үл тоож байгаа. これこそ神様は私たちに願っていることでしょ。 Эзний өдрийг ариунаар сахих гэдгийг Бурхан өөрөө биднээс хүсэж байгаа зүйл. そしてその安息日の礼拝の中に神様は最も大切なことを伝えようとしています。 Тэгээ яг энэ эзний өдөр энэ ариун өдөр Бурхан танд өөрийнхөө тэр нандин үгээ хэлхийг хүсэж байгаа юм байна. そして日々の生活の中に神様と共に歩むんです。 Тэгээ энгийн өдрүүтэй хагасаа бүтэн сайн босод Кore ne- өдөр тантай хамт өөрөө Бурхан これを хамт 逆 байна. にするとですね、信仰がダメになってしまいます。 Тэгээ энэ зүйлийг нь эсрэг болгоо те бүтэн сайн өдрийг цуглаанд явахгүй. Эсрэг болчих юм бол бидний итгэл өөрчлөгдөж На өөрぜで болж しょうか? ирдэг. Яагаад вэ? 自分の
願った生き方しかしないからです。 Зөвхөн өөрийнхөө л хүссэн амьдралаараа өөрийнхөө бодсон бодлороо л амьдрахыг хэлж байгаа. 神様が願っている生き方に合わせるのが大事なんです。 Бид нар яах ёстой вэ? Бурхан хүсэж, Бурхан юу хүсэж байна? Тэрэнд нь бид нар тааруулж амьдрах. なぜですか？ Яагаад тэгж ёстой юм бэ? 神様は Бурхан бол 私たちの創造者で、 Бурхан бидний бүтээгч. 私たちのことをよく知っておられて、 Яагаад гэвэл намайг өөрөө бүтээсэн учраас тэр намайг хамгийн сайнаар そし мэдчихэж て байгаа. 神様が定めたルールが人間にとって一番いいからなんです。 Бурханы бүтээсэн тэр тушаалууд нь, Бурханы бүтээсэн үг нь хүн төрлөختөнд хүн бидэнд хамгийн сайн хэрэгтэй учраас Бурхан い энэ や、 зүйл. 私は神様はあなたのところにいつも心を寄せてますよ、イエス様のところに来てますよっていくら100回言っても、 За би Бурхантэй бүр 100 удаа би танд ойрхон байгаа. Би танд бүх зүйлээ өгж байгаа гэж хэлсэн ч гэсэн 1年間360日、65日あって、 за нэг жил 665 хоног байдаг те. 日曜日は52回あります。 За бүтэн сая өдөр 52 өдөр байдаг. 313日は日曜日以外の日ですね。 313 өдөр нь бүтэн сая өдрөөс бусад өдөр. 313日私はいつも神様のことを思ってます、イエス様のところに行ってますと言ったとしても、 За 313 өдөр би Бурхантай ойр байгаа, Бурхантай би залбирдаг гэж хэлсэн ч гэсэн 日曜日に礼拝をしないならば、 бүтэн сая өдөр эзний өргөөнд ирээд хүндэтгэл мөргөл өрөхгүй байх юм бол それは自分だけが神様のところに来ていて、 тэр нь юу гэсэн үг вэ? Зөвхөн өөрөө л эзэндээ ирсэн ба. Өөрөө л Бурхандаа ирсэн ба. イエス様を自分のところに迎えることをしていません。 Есүсийг өөрөө амьдралдаа оруулаагүй гэсэн. ぜひこのことを覚えておいてください。 Энэ зүйлийг та бодож үзэж үнэхээр зүрх сэтгэлд マタイの оруулаад 福音 сахиж 書 байна. の18章の20節にそのことが書いてあります。 За Матай номын 18:20 дээр энэ зүйлэр бичсэн байдаг. マタイの福音書の 18:20. 18章の20節です。 Матай 18:20. 2人か3人が私の名によって集まっているところには私もその中にいるのです。 За энэ дээр гэсэн учир нь хоёр буюу гуруула миний нэрээр хаан цуглана тэнд би тэдний дунд байна гэж айлтваа гэж. これは教会であり礼拝です。 За энийг болохоор цуглаан болоод хүндэтгэл мөрөглийн цагийг хэлж байгаа маа гэж. なのでまず教会で礼拝することを大事にしてください。 Тийм болохоор танаас үнэхээр юуг чухалчилж үзэх вэ гэвэл цуглаан дээрээ хамтдаа цугларахыг үнэхээр хамгийн чухал шүү гэж. イエス様の時代の人たちは За Есүсийн үед амьдарч байсан хүмүүс 日曜日集まって礼拝することを通して за бүтэн сайн өдөр хүндэтгэл мөргөл хийх цагаар дамжуулаад 牢屋に入れられてしまいます。 тэд нэр шоронд орсон байгаа. そして殺される人もいます。 Тэгээ шоронд ороод алуулсан хүмүүс ч байгаа. なぜそんなことが起こるんですか？ Яагаад тийм зүйл бий болсон юм бол? イエス様を信じる人々に Есүст итгэдэг хүмүүс イエス様のところに行かないようにする力があるからです。 Есүс юм. イエス様のところに行かないようにする力があるからです。要するにですね、悪魔がそのようにするんです。 Муу сүн сатантэй саад хийдэг байгаа. Есүс рүү явуулахын тулд саад хийдэг байгаа. サタンの働きは目的は何ですか？ За сатаны одоо зорилго нь те хийж байгаа тэрний ажил нь юу вэ? 神と人間を引き裂くのが彼らの目的です。 Түүний зорилго нь болохоор хүмүүсийг итгэгч хүмүүсийг бурхнаас 自分がまず холдуулах. 神様から引き離されたから、 Өөрөө эхлээд бурхнаас холдогдсон. 人間も一緒に私と一緒に行きましょうと。 Би ганцаараа холдоод зогсохгүй энэ хүнийг бас аваад явъя гэсэн. 神様と私たちを引き裂く。 Бидний хооронд нь холдуулдаг ба. Бурхнаас холдуулдаг ба. だから礼拝したら Тэгээ бид нар цуглаанд ирээд хүндэтгэл мөрөл өргөх юм бол 殺されるよ。 чи алуулна штэ гэд. でも彼らは礼拝をやめません。 Хэсэн хэдий ч гэсэн тэнд байсан итгэгч хүмүүс цуглаанаа болоогүй юм аа. これはイエス様の時代だけじゃありません。 Энэ бол зөвхөн Есүс Христийн үед байсан хүмүүс биш. 今中国でも同じことが起こっていま Одоо す。 яг одоо хятад улсад ч гэсэн ийм зүйл болж байгаа. 迫害ある国でもそういうことが起こっています。 Хавчлага байгаа бүх улсад энэ зүйл бий болж байгаа. 彼らは死をかけてでも礼拝するんです。 Тэр хүмүүс бүр үхэл тулсан ч гэсэн эзний өдөр цуглаанаа хийдэг ба. 日本でもそういうことが起こりました。 Япон ч гэсэн ийм зүйл бий болсон. 命をかけて礼拝してるんです。 Бүр амнасаа зориулаад цуглаанаа хийдэг гэсэн ба. 日曜日に集まるんですよ。 Бүтэн сайн өдөр цуглардаг. 日曜日に集まったら分かっちゃうじゃないですか。 Бүтэн сайн хүмүүс цугларахаар тэр хүмүүс одоо мэдэн штэ те. あそこに人が集まってるって Тэнд 分かるで хүмүүс しょ。 цугларч байна. 中国なんかはですね、3億台以上の監視カメラがあるんですね。 За хятад бүр 3 тэрбум орчим тийм энэ тэнд нөгөө камер тавьсан байдаг.
日曜日集まってるは誰が集まってるって全部分かってるんです。 энэ тэнд бүр 3 тэрбум камер тавьсан болохоор このカメラはですね、 хин хаан цугларч байгааг нь 単 мэдчих. なるカメラじゃありません。 Зүгээр энгийн камер биш. インターネットの技術を駆使したカメラですから、 Тэр нь болохоор интернеттэй холбоотой хүний мэдээллийг уншдаг そ камер. こにですね、シネさんが通れば、 За энэ тэр камерын урд дуур шинэ ингээд урд дуур нь гарлаа гэж ここに бодоход ですね、カメラのね、画面にですね、シネっていう名前が出てくるんです тэр よ。 камерын урд дуур гарах юм бол шинэгийн нэр гарна. Шин баяр гэдэг нэр нь гарна. インターネットの技術でそれができるんです。 Тэгээ интернетийн тэр одоо технологи тэрийг бүр хийдэг тийм чадвартай камер. で、それで集まってるところが分かれば、 Тэгээ тэнд цугларч байгаа хүмүүсийг мэдэх юм бол 彼らは礼拝してるって分かっちゃうんです。 тийм хүмүүс тэр цугларалт хийж ийн гэдгийг нь одоо тэр камераар дамжуулж мэддэг боломж. 彼らはそれを知っていて、 Тэр хүмүүс тэрийг じゃあ мэдсэн хэрнээ どうやって集まって礼拝するか。 мэдж байгаа хэрнээ бид нар яаж эзэнд одоо цуглараад хүндэтгэл өргөх もう вэ? いろんなことを考えながら、 Маш олон зүйлийг бодож үздэг. そしてですね、土曜日に集まってみたり、 Тэгээ хүмүүс хагасаа өдөр цугларч үзсэн байна. 毎週違う時間にしたり、 Тэгээ тэр 7 хоногоо өөр цагт 場所 оруулаад もいろいろ変えてみたり、 тэгээ газраа ч гэсэн энэ тэнд солиод 入り口をいろいろ変えてみたり、 тэгээд орох хаалгаа хүртэл энэ өөр одоо араар орох ч юм уу энэ тэндгээр орох хаалгаар орж でも морох ч юм уу 集まることをやめないんですよ。 ийм олон арга замыг хийсэн ч гэсэн цуглархаа бол болоогүй юм аа. それが本物の信仰じゃありませんか。 Энэ бол жинхэнэ итгэл биш үү? Жинхэнэ итгэл そ энэ こま биш で гэж し үү? てなぜ礼拝に来るんですか。 Ингэн барин амиа зориулан барин яагаад тэр хүмүүс цуглараад байгаа юм бэ? 神の臨在があるからです。 Яагаад гэвэл тэнд бурхны оршихуй байгаа учраас. 神が私たちと共にいることが分かるからです。 Бурхан тэр хүмүүстэй бидэндээ хамт байгаа гэдгийг тэр хүмүүс мэдж байгаа учраас цуглараад байгаа юм. イエス様のところに行くと変化が起こるんです。 Есүс Христээр та очих юм бол та өөрчлөгдөж танд өөрчлөлт ирнэ. それは永遠の命ですね。 Тэр нь юу вэ гэвэл мөнхийн ам юм аа. 6章40節にこのように書いてあります За ね。 6-гийн түшгээр хэлсэн байна. こう見て信じる者が皆永遠の命を持つって言ってます За ね。 энэ дээр гэж хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтай байх гэсэн. これはですね、新しい命とも言います。 За энийг бол өөр нэгээр шин ам гэж хэлдэг. 死人のようなこの私たちが生き生きとするんです。 Тэр нь болохоор үхсэн хүнтэй адилхан байсан бид нар бүр амьд байж бүр ингээд гялцж байгаа гэсэн утгатай. また Амьд сэрүүн байгаа. 復活の希望と永遠の命の確信が強くなるんです。 Тэгээд дахин амьдлын баяр хөөр болоод мөнхийн амьдралын баяр хөөр биднээсだから баттай гарч ирнэ гэсэн. 殺されね、礼拝で殺されようと思ってても、その命がある、確信があるから怖くないんですね。 Тэгээд тэр хүмүүс үнэхээр цуглараад амиа зориулаад өөрөө үхсэн ч хамаагүй гэж цугларж байгаа учраас тэр хүмүүсийн дотор итгэл найдвар мөнхийн амийн тэр найдвар байгаа учраас энэ хүмүүс これは энэ どんな зүйлийг ことから始まるんですか。 энэ зүйл нь ямар зүйлээс эхлэх вэ? こう見て信じる。 Хүүг харж итгэх үед юм аа гэж. 信じることから始まるんです。 Итгэлээс эхлэх юм аа. それが聖書の約束なんです。 Энэ бол Библийн амлалт юм аа. ところが信じない人は За эсвэргээрээ те итгэдэггүй хүмүүс яах вэ? イエス様の言ってることは全然納得しません。 За Есүсийн хэлж байгаа те бурхны үгэнд ерөөсөө тэр ойлгож ингэж хүлээн зөвшөөрдөг. 例えば6章の41節に何て書いてありますか。 За 41дээр юу гэж хэлсэн бэ? 41-ийг гаргаад өгөө. 私は天から下ってきたパンですって言ってるでしょ。 За Тэнгэрээс бууж ирсэн талах гэж хэлж байна те. 天から下ってきたって言っても信じないので、 Тэнгэрээс бууж ирсэн талах гэж хэлсэн ч гэсэн итгэж イ чадна. エス様が与えたいと思うパンが受けられないんですね。 Есүсийн үгийг хүсэж байгаа тэр талахыг нь үнэхээр аваад итгэе гэж хүсэхгүй. 彼らはですね、食べるパンも求めるけども、 Тэр хүмүүс сүнслэг нүдээр харахгүй зүгээр ингээ иддэг талахыг イエス хүсэж байгаа. 様が本当に与えたいというパンは受けないんです。 Есүсийн үнэхээр өгье гэж байгаа тэр амийн талахыг бид тэр хүмүүс イエ хүсэж ス様が与えたいパンというのは永遠の命、新しい命です。 Тэгээ Есүсийн үгийг хүсэж байгаа тэр талах нь мөнхийн ам болоод шинэ амийг хэлж でもその信じないから受け取れないし届かないんです。 байгаа. Тэр зүйл нь итгэхгүй учраас хүлээж авахгүй тэр нь бас өөрөө ирэхгүй гэсэн. そしてイエス様のところに来る人たち、 Харин Есүс дээр ирж байгаа хүмүүс нь ね、変化があるだけじゃなくてさらに変化していくんです。 тэр хүмүүс Есүс дээр ирсэн хүмүүс өөрчлөлт成長していきます。 Тэр өөрчлөлт нь бүр ингээд өсөлттэй байдаг гэж. 教えられてよく学ぶんです Тэр ね。 хүмүүс яагаад өсдөггүй гэвэл сургагдаж бас маш олон зүйлийг сурдаг байгаа. 45節見てください。 45-ыг харцгаая. 預言者の書に彼らは皆神によって教えられるって書いてありますね。 45 дээр тэд бүгд бурхнаар сургагдана гэж хэлсэн. ね、
イエス様を信じる人たちは教えられるんです。 За Есүс Христ итгэдэг хүмүүс бол сургагддаг хүмүүс юм аа. よく学ぶんです。 Есүс итгэдэг хүмүүс бол маш олон зүйлийг сурдаг байгаа. ですからこう書いてありますね。父から聞いて学んだものは皆私のもとに来ます。 За 44 дээр хэлсэн юм те. Тэд бүгд бурхнаар сургагдаж над дээр ирдэг гэж хэлсэн. Эцгээс сонсож сурсан хүн бүр над руу ирдэг гэж хэлсэн. 聖書がもっと理解できるようになります。 Энэ итгэсэн хүмүүс Библийг уншаад маш сайн ойлгодог болдог. 聖書をもっと信じることができるようになります。 Ойлгож зогсохгүй энэ Библийг маш сайн итгэж そして聖 чаддаг. 書に言っていることがそのように従えるようになるんです。 Библиэр бичсэн үгийг нь яг тэрний дагуу Библийн дагуу дагалдаж чаддаг болдог. このような学びをしていくと、 Энэ хороо дэлхийгээс бид нэр сурлаа гэхэд この世のものよりも энэ хороо дэлхийг нь зүйлээс ч илүүгээр 神が与えるものの方が価値があると気づくんです。 бурхнаар өгж байгаа, бурхнаар сургаж байгаа зүйл нь өөрөө үн цэнтэй юм гэдгийг бид нэг ойлгож авна. この世のものはですね、目に見えるものを求めますでしょ。 За бид нар энэ хороо дэлхийгээс сурж байгаа зүйл нь бидний нүдэнд харагдж байгаа зүйл үү? でもですね、価値がないのに気づいてくる Гэсэн んです。 хэдий ч гэсэн энэ зүйлд үн цэн байхгүй юмаа гэдгийг нь өөрөө дараа нь虚しいことに気づくんです。 анзаардаг байгаа. Хов хоосон зүйл байсан юмаа гэдгийг нь анзаардаг байгаа. 皆さん、例えばお金持ちの方々見てください。 За та бүхэн баян хүмүүсийг бодоод үзээрэй. Маш баян хүн. で、皆さんお金持ちになったらね、あんなにね、いいものいっぱい持ってていいな、羨ましいなと思うでしょ。 За баян болохоор би ийм гоё юмтай бол ямар гоё юм бэ гэдээ хатаархдаг үе байж магадгүй та бүхэн. ある金持ちがですね、事業成功してですね、車を買いました。 За нэгэн хүнтэй ингээд компани байгуулад амжилт олоод маш сайхан тийм гоё それ шинэ は машин 本当に авсан. ね、自分が一番欲しい車買ったんですね。 Өөрийнхөө бүр хүсчихсэн тэр машин авсан байгаа. そしてですね、1年後、 За нэг жилийн дараа 次の車買いました。 дараагийнхаа машиныг авсан. そして半年後、 За хагас жилийн дараа 次の車買いました。 дахиад өөр машин авсан байна. 3ヶ月後、 За 3 сарын дараа また次の車買いました。 дахиад дараагийнхаа машиныг авсан. ガレージに入らなくなっちゃったので、 Гаражт нь бүр багтахааргүй болсон. もう車買うのやめようかと考えたんですけど Бүр も、 гаражт багтахгүй юм чинь бүр машин авахаа болиё гэж бодсон. でもまたガレージを作って、 Дахиад тэгсэн хэрнээ том гараж барьсан. 新しい車買いました。 Шинэ машин дахиад авсан. また新しい車買いました。 Дахиад шинэ машин авсан. 皆さんどう思いますか？ Та бүхэн юу гэж бодож байна? ああ、そんなに持って羨ましいなと思うで Оо しょ。 ямар их машинтай яасан ч атаархамаар юм бэ гэж бодож байна. でもその人の心は Гэсэн идэвчсэн тэр хүний зүрх сэтгэл 新しいものを得ても шинэ зүйл олсон ч гэсэн 満足しません。 сэтгэл нь ингээд бүр дүүрээгүй. Сэтгэл хангалуун болж чадаагүй гэсэн. 一つのものでも満足できない。 Ганцхан юм байлаа гэд сэтгэл хангалуун байж чадахгүй. 私は何も持ってないけども、 Би надад бол юу ч байхгүй. でもすごく満足してます。 Гэсэн хэдий ч гэсэн би өдөр бүр сэтгэл хангалуун байдаг. なぜでしょう。 Яагаад вэ? 神様の財産がたくさんあるからです。 Яагаад гэвэл бурхны тэр гайхамшигтай эд баялаг надад зөндөө байдаг учраас. 皆さんという財産がたくさんあるか Та らです。 бүхэн энэ монголчууд сууж байгаа энэ бол бурхны эд хөрөн эд баялаг юм а гэж. これは本当にね、素晴らしい財産ですよ。 Энэ бол үнэхээр тийм гайхамшигтай, үнэхээр бүр эд баялаг гайхамшигтай эд баялаг юм. ぜひ皆さんね、何が大切な価値あるものかが分かってくるはずで Тийм す。 болохоор юу нь үн цэнтэй вэ? Юу нь чухал вэ? Юу нь нандин бэ гэдгийг та өөрөө бодож そ үзээсэй し гэж. て私たちこの目の見える中でね、一番大切なものは命なんですね。 Тийм болохоор бидний нүдэнд харагдж байгаа зүйлийн хамгийн чухал зүйл маань бидний амь нас байгаа. でもこの命も Бидний энэ амь нас やがて終わります。 хизээ нэгэн цагт дуусах болно. そしてですね、命が終わった時に気づくんです。 Тэгээд бидний амь нас маань яг дуусах тэр үед бид нар анзаарах болно. 自分の財産は何だったんだろう。 Миний эд хөрөнтэй миний нандин зүйл юу 多 байсан бэ? くのものを持ってても全部なくなってしまうんです、 Би ね。 маш их зүйлстэй, маш их эрдэнэтэй байсан ч гэсэн бүх зүйл үгүй болно гэв. 本当に価値あるものは Үнэхэрийн тэр үн цэнтэй зүйл нь 神様がくださる命です。 Бурханаас өгдөг амь юм аа. それに気づくんですね。 Энэ зүйлийг үнэхээр бид нар мэдэрч ですから、 анзаардаг юм. 多くの人はですよ、 Ихэнх хүмүүс 病気になって、 өвчтэй боллоо. 死にそうになって、 Бүр үхэх цаг ирсэн, үхэхээ тулцсан байх юм. そしてですね、探すんです。 Тэгээ үхэх цаг нь ирээд бүр хайдаг байгаа. 何が大切なものなんだろうか。 Юу чухал байсан юм бэ? Юу нандин байсан юм бэ гэж хайдаг байгаа. 聖書に出会うといいんですね。 Тэр хүмүүс Библиэд те イエス・キリストに出会うといいんですけどね。 хай
イエス・キリストに出会うといいんですけどね。 Тэр хүмүүс Есүс Христтэй уулзах юм бол でもね、その時にはね、遅い時が多いんですよ。 тэгсэн ч гэсэн оройтсон үе байдаг. Оройтсон үе. 多くの人は遅くてですね、 Ихэнх хүмүүс эзэн дээр ирэх нь оройтсон байдаг. 知らないでこの世を去っていきます。 Эзнийг мэдэхгүйгээр амьдрсан учраас で энэ も руугаас явдаг. 運のいい人いるんですよ。 Азтай хүмүүс байдаг. イエス様を知ることができて、 Есүс Христийг мэдэх боломжтой そしてで тэр す хүмүүс. ね、本当に心から喜び、 Үнэхээр тэр хүмүүс яадаг гэхээр үнэн зүрх сэтгэлээсээ баярлдаг. そしてですね、本当にこの神様にですね、命を委ねて Үнэн зүрх сэтгэлээсээ баярлаад бурханд өөрийнхөө амийг даатгадаг. この世を去る人います。 Амийг даатгаад энэ хорвоогоос явдаг. 価値あるものを見つけたんですね。 Тэр хүмүүс үн цэнтэй зүйлээ олсон учраас. でも人生の最後だと Тэгээ хүний амьдралын хамгийн төгсгөл 時間が短いんですよ。 танд үнэхээр богинохон багахан хугацаа байлаа гэж бодоход 時間のあるうちに танд үнэхээр амьдрал чинь こ хугацаа цаг の хугацаа 大 байх 切 үед な命を見てほしいんです。 энэ чухал амийг та олж аваасаа гэж хүсэж байна. ですからですね、まず礼拝に来て Тийм болохоор эзний өдөр энэ өдрийг та үнэхээр イ чухалчилж エス үзээд 様が бүгдээр ирээд 何を教えようとしているのかを聖書からじっくり聞くことが大事です。 Есүс Христ надад юу хийж байна? Өнөөдөр надад ямар үгийг хэлж байгаа вэ гэдгийг Библиэс уншаад ойлгоод сонсдог байгаасаа гэж хүсэж байна. さっき黙示録に読みましたね。 Түрүү ишлэл номдор хэлсэн. 私の声を聞いて Миний дууг сонсоод 戸を開くなら。 үе таалгаа нээвэл イエス様が何を伝えようとしているのか、 Есүс танд юу хэлэх гэж байгаа гэдгийг 心の扉を開いて та өөрийнхөө зүрх сэтгэлээ нээгээд 受け入れることです。 тэр зүйлийг нь өөрийн зүрх сэтгэлдээ хүлээж авах юм аа. でも礼拝に来ても聖書の話を聞かなかったら、 За цуглаан дээр ирсэн ч гэсэн Бурхны үгийг сонсохгүй байгаад ах юм бол それは偶像礼拝者です。 тэгээ тэр нь ямар мөргөл болох вэ гэхээр хуурамчтэй худал Бурханд мөргөж байгаа юм шиг хуурамч тэр хүндэтгэл мөргөлийн цаг болно гэсэн. 礼拝失格者だと思ってください。 Тэгээ цуглаанд ирсэн ямар ч тийм одоо утга учиргүй шал дэмий ирж байгаа гэсэн утгатай. なぜでしょうか。 Яагаад вэ? 自分の思いが大事だからです。 Яагаад гэвэл тэр хүний те миний бодол чухал учраас, миний хүсэл чухал учраас. 神様の思いよりも自分の思いが大切で、 Бурхны хүслээс илүү өөрийнх нь бодол, өөрийн бодож байгаа зүйл 自 нь илүү 分 учраас. の思いを神様にずっとこう求め続けるんですね。 Өөрийнхөө л бодлыг Бурханд ингээл тулгаад байдаг. Өөрийнхөө л хүслийг Бурханд тулгаад байдаг. これは別にキリスト教じゃなくたってもいいんですよ。 Энийг хэрвээ Христэд итгэдэггүй хүн ч гэсэн хийх боломжтой зүйл. お寺に至ってもできますよ。 Өөр одоо Японы энд тэнд байгаа одоо сүм дээр очиод энэ зүйлийг хийж болно. 神社に行ったってもできます。 Японы Жинжа гэдэг одоо энд тэнд байгаа тийм сүм хийдэд очиод ч гэсэн энэ зүйлийг хийж болно. 他の宗教だってもできますよ。 Өөр шашин дээр очиод ч гэсэн хийж болно. 私たちはそういう偶像礼拝者じゃないんですね。 Бид нэр тэр хиймэл шүтэн тийм хиймэл Бурханд итгэдэг хүмүүс биш юм аа. 神様から聞くことが大事なんです。 Яагаад гэвэл бид нар Бурханаас сонсох нь чухал юм. それが礼拝者です。 Энэ бол хүндэтгэл мөрөглийг өргөгч хүн юм аа. それが信仰者です。 Энэ бол итгэгч хүн юм аа. イエス様は何て言いますか。 Есүс юу гэж хэлсэн бэ? 私の声を聞くなら Миний дууг сонсох юм бол 私はその中にいる。 би тэр хүний дотор орно гэж хэлсэн юм тийм. 私たちはイエス様がここにおられるということを体験するには、 Есүс Христ энэ газар оршин байгаа гэдгийг та өөрөө биеэрээ мэдрэх юм бол イエス様の言葉を聞くんです。 Есүс Христийн үгийг сонсох юм аа гэж. ところでイエス様は6章の44節にこのように言ってますね。 За 44 дээр ингэж хэлсэн байна. 44-ыг харцгаая. 私を使わされた父が引き寄せてくださらなければ誰も私のもとに来ることはできません。 За 44 дээр намайг илгээсэн эцэг хин нэгнийг татахгүй л бол хинч над руу ирж чадахгүй гэж. 私たちはですね、信じる努力によって救われたんじゃないんですね。 За бид нар итгэх гэдэг зүйл хүч одоо хичээл зүтгэл гаргасан зүйл биш юм аа. 神 Хичээл 様の зүтгэл ところに гаргаснараа аврагдсан биш юм аа. 神様のところに一生懸命行ったから神様を受け入れてくれたんじゃなく Би て、 эзэн дээр бүр ингээд байнга ирдэг. Бүх хүч чадлаараа үйлчилдэг. Эзэнд үйлчилдэг болохоор бурхан намайг аварсан зүйл биш юм аа. 父なる神様が引き寄せてくださったって書いてありますでしょ。 Эцэг болсон бурхан намайг дуудсан. Эцэг болсон бурхан намайг татсан гэж хэлсэн байна тийм. このね、神様が私たちを引き寄せてくださったという事実も理解しなくちゃいけません。 Бурхан таныг дуудсан, бурхан таныг ойртуулж татсан шүү гэдгийг та бас энэ үннийг ойлгож аваасаа гэж хүсэж байна. 私たちはイエス様のところに行くのはとても大切なことで За す。 бид нар Есүс дээр очих нь маш чухал зүйл. これは目標です。 Энэ бол бидний зорилго. でも
いけない問題があるんです。何ですか？ очиж чадахгүй бас нэг асуудал байна. いけない問題は Бид нар бурхан дээр очиж чаддгүй 自 ямар 分 асуудал の вэ? 欲だったり、 Өөрийн одоо шунал байна. ま Хүсэл た ачаал. 自分のその思いが神様の思いと違っているわけですね。 Миний бодож байгаа бодол, бурханы бодож байгаа бодол хоёр өөр байгаад байна. そしてもっと大きな問題は Үүнээс бас том асуудал байна. 神様は清いお方で Бурхан бол ариун нэгэн. 私たちは罪あるもの Бид で нар бол す。 гим нүгэлтэй хүмүүс. そのまま神様のところに行けないんです。 Бид нар энэ гим нүгэлтэй хിവэрэ бурхан дээр очиж чадахгүй. そのまま神様のところに行こうとすると Бид нар гим нүгэлтэй хിвэрэ бурхан дээр очие гэж очлоо гэж бодоход 私たちどうなるか知ってます бид か？ нар яах вэ? Та мэдэх үү? Яна? Шиниймас. そうなんです。死んじゃうんで Бид す。 нар үхэн гэж. 神様は罪人を受け入れ、そのまま受け入れることはできないんです。 Бурхан тэр гим нүгэлтэй тэр хിвэр нь байгаа хүнийг хүлээж авч чадахгүй юм аа. だから二つに一つですね。二つに一つしかないんです。 Хоёр юм уу нэг зүйл байгаа. 罪人をそのまま受け入れて神様が汚れるか。 Гим нүгэлтэй тэр хүнийг хүлээж аваад бурхан өөрөө бохирдно гэж. 罪人をそのまま引き離して Аль эсвэл тэр гим нүгэлтэй хүнийг өөрөөсөө холдуулна. 永遠に近づけさせないか。 Бүр мөнхөд өөрөөсөө 本 холдуулаад 来は ойртуулах. 二つに一つしかないんです。神様と。 Хоёр юм уу нэг зүйл байгаа. でもそうしたら人間はどうなりますか？ Тэгээд ингээ бурхнаас бид нар холдчихсан бол бид нар яах вэ? Хүн いつ гэдэг. までも神様のところに行けません。 Хизээд мөнхөд бид нар бурхан дээр очиж чадахгүй. だから罪がなくならなければならないんです。 Тэгэхээр бидний энэ гим нүгэл алга болохгүй маа. 罪をイエス様が身代わりになってくださったので、 Есүс Христ бидний гим нүглийн өмнөөс өөрөө загалмаа 私 зурсан たちが учраас 罪がないものとしてくださって、 бурхан бидний гим нүгэлгүй гэж өөрөө үнэхээр загалмаа дээр цовдлогдсон. 神様のところに行くことができる。 Гим нүгэлгүй болгосон учраас бид нар бурхан руу ойртож байгаа. これが神が引き寄せてくださったという意味です。 Энэ зүйл нь бурхан биднийг татсан гэсэн утга юм аа. 自分たちの努力ではないんです。 Энэ бидний хичээл зүтгэлээр хийсэн зүйл биш. 神様が私たちを引き寄せてくださった。 Бурхан өөрөө биднийг өөрлөгөө дуудаж татсан гэж байгаа. Амен. そして皆さんがこの福音を誰かに伝える時です。 Та бүхэн энэ агуу энэ гайхамшигтай эзний энэ сайн мэдээ хэн нэгэнд ийхүү дамжуулах үед イエスが救い主ですよ。 Есүс таны аврагч. イエスを信じなさい。 Есүс та イ итгээрэй. エスの語られたことを信じなさい。 Есүсийн хэлсэн үгэнд та итгээрэй. それを皆さん伝えます。 Энэ зүйлийг та хэн нэгэнд дамжуулах вэ? そうするとですね、皆さん必ず経験することが起こるんです。 Тэгж дамжуулах үед та өөрөө нэгэн зүйлийг мэдрэх юм аа гэж. 信じる人と Итгэх нэгэн байна. 信じない人が起こるんです。 Итгэхгүй нэгэн гарч ирнэ. これは皆さんやれば必ず経験します。 Энэ зүйлийг та өөрөө хийх юм бол өөрөө мэдрэх зүйл. やらなかったら経験しません。 Та өөрөө хийхгүй бол энэ зүйлийг мэдрэхгүй, амсч мэдрэхгүй. でもやるときに分かるんです。 Хийх үед та өөрөө амсч мэдрэх юм аа. ああ、この人は神様が引き寄せてくださってるっていうのが分かるんです。 Энэ хүн миний энэ хүн дамжуулсан хүнийг бурхан өөрөө татж байгаа юм байна そし гэдгийг て та өөрөө мэдэрнэ. 福音を信じなかった人、ああ、やっぱり神様引き寄せてないっていうのが分かるんです。 Тэгээд сайн мэдээ дамжуулаад итгэхгүй байгаа хүнд та өөрөө энэ хүн бурханаар татагдаагүй. Энэ хүн бурхан татахгүй байна гэж ойлгож байна. 大体ですね、こう引き寄せてくれる人ってね、不思議な感じです。 Тэгээд татагдсан хүмүүсийг харахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрдөг. たくさんいろんなこと話さなくても信じるんです。 Ямар ч зүйлийг те эзний үгийг ингээ маш олон зүйл ярихгүй байсан ч гэсэн тэр хүн ойлгодог, мэддэг. でもね、信じない人っていうのはね、じゃあいいくらたくさん喋っても、 Тэгээ итгэхгүй байгаа хүнд бүр ямар их зүйлийг яриад 聖書をね、何個もこう開きながらね、こう教えてても、 Есүсийн одоо бурхны үгийг те эндээс нь тэндээс нь ингээд нээж үзүүлээд ингээд уншаад яриад хахад итгэдэггүй. やっぱり信じない。 Тэр хүн итгэхгүй. そういうのを皆さん経験すると思い Энэ ます。 зүйлийг та өөрөө биеэр мэдрэх бахаа гэж. 神様が引き寄せてくださってるっていうのが分かるんです。 Бурхан энэ хүнийг татаж, бурхан энэ хүнийг ойртуулж байгаа юм байна гэдгийг нь мэдэх юм аа. じゃあ皆さんどうでしょうか。 За та бүхэн ямар байна вэ? 神様から引き寄せられています。 Та бүхэн яг одоо бурхнаар дуудагдсан нэг юм байна. Бурхнаар татагдсан нэг юм байна гэж. もうこのことだけで感謝ですよ。 Зөвхөн энэ зүйлд нь та талархаарай.
Бурхан талархаарай. 多くの人はね、この聖書のこと、イエス様のことを信じないのに、 Маш олон хорвоод хэлэхэд зөндөө хүмүүс また Есүст итгэдэггүй. この話も聞くこともないのに、 Энэ яриаг нь ч бүр сонсгож хүсдэггүй. あなたは話を聞いて、 Харин та бол Бурханы あな үгийг たはイエ сонссон. ス様を信じて、 Та Бурханы үгэнд そ итгэсэн. して神様の中に入れられてるんじゃない Та Бурханы дотор өөрөө орсон. Бурхан дотор та өөрөө хамт байгаа гэсэн. これは神様があなたを引き寄せてくださってる。 Бурхан таныг өөртөө ойртуулж татсан юм. もうこのことだけでも感謝ですよ。 Зөвхөн энэ зүйлд нь ч гэсэн та талархаарай гэж. もう私の人生の中でこれが一番のね財産です。 Миний амьдралын одоо бүх зүйл энэ л миний хамгийн わ нандин 私のようなもの юм. を神様が受け入れてくださっている。 Ийм над шиг те ийм нэгнийг Бурхан намайг дуудсан шүү гэ. 神様は私を神様の子供にしてくださっている。 Бурхан намайг өөрийнхөө хүүхэд болгон дуудсан. 神様は私と共に生きてくださっている。 Бурхан надтай хамт амьдарч байгаа. 私の人生をいつも支えてくださっている。 Бурхан миний амьдралыг үргэлж 私の人 тулж 生をいつ түшдэг. も導いてくださっている。 Бурхан намайг ямар ч үнэхээр чиглүүлдэг. 私の人生の中で神様の見業をたくさん見せてくれている。 Бурхан миний амьдралд өөрийнхөө тэр агуу ажлыг үргэлж харуулж идэг. それだけでも感謝ですよ。 Зөвхөн энэ зүйлд нь би талархаж байна гэдэг. そして私たち目指すのは Тэгээ бидний зорих зүйл болохоор イエス様のところにもっと深く入っていくことです。 бидний хүсэж байгаа зүйл бол Есүс Христ рүү тэр гүн гүнзгий тийм нандин холбоотой болохыг хүсэж байна. イエス様は私のもとに来ますと言ってる。 Есүсийг хэлж энэ та нар над руу ир гэж. 一回だけのことじゃないんです。 Ганцхан удаа хэлээгүй. これが毎週の日曜日であり、 Энэ 7 хоног болгон эзний өдөр. 毎日であるんです。 Энэ таны амьдралын өдөр бүрийг хэлж байгаа юм байна. 深い交わりの中に入っていきましょう。 Та бурхантай тэр гүн гүнзгий холбоотой байгаасаа гэж хүсэж байна. それが分かってきたら、 Та энэ зүйлийг өөрөө мэдрэх юм бол 自分が受けている永遠の命が輝き始めます。 танд өгөгдсөн тэр мөнхийн аим үнэхээр гялцах юм а гэж. 他のものを求めてて、 Бид нэр өөр зүйлийг хүсээд 神様が与えているものが分からなかったら、 бурхнаас өгөгч байгаа тэр зүйлийг нь анзаарахгүй мэдэхгүй байх юм бол その持っているものが輝かないんです。 бидэнд өгөгдсөн тэр мөнхийн аим гялцахгүй юм а. ある方はですね、でポケットにですねお金を入れてた。 За нэг хүн карманда мөнгө хийсэн байна. ね、ところがですね、ポケットにお金入れてるの忘れちゃったんですよ。 Тэгээ мөнгө хийснээ мартцсан байна. Мартцсан. そしてですね、買い物をして、 Тэгээ дэлгүүрт очиод юм худалдаж аваад でもう買い物1回終わってですね、財布の中見たらもう空っぽになっちゃったんです。 тэгээд юм худалдаж аваад төрөвчөө утсан чинь төрөвч нь хоосон болсон. ああ、次の買い物をしようと思った時に、 Тэгээд дахиад юм авъя гэж бодсон чинь 財布の中の空っぽなの気づいたんですね、自分でね。 тэгээд өөрөө төрөвч нь бүр でも дууссан これ мөнгө 本 дууссан 当 мэт に必要な анзаарсан. もの、 Хай. これ本当に必要なもので買わなきゃと思ったんだけども、 Тэгээ яг хэрэгтэй юм авъя гэж бодсон чинь 財布の中身は空っぽだから төрөвчөнд мөнгө байгаагүй. 買わないで帰っちゃうんです。 Тэгээ авахгүйгээр гэрлөө яваад гэсэн. ポケットにお金が入ってるのにね。 Тэгээ мөнгө нь төрөвч карманд нь мөнгө байгаа гэдгээ мартцсан байна. 持っているものがどんなに大切なものかわからないで Өөрт байгаа зүйлээ ямар үн цэнтэй гэдгээ 忘れちゃっ мартцсан. て大切なものを手に入れることができないんです。 Мартсан учраас үн цэнтэй зүйлийг авч чадаагүй буцаа яваад гэсэн. 皆さん何を受けてるんですか？ Та бүхэн юу хүлээж авч байна? イエス様があなたの中にいて Бурхан таны дотор хамт байж 命というものを与えてくれます。 амьнас гэдэг зүйлийг өгсөн. それは肉体の命よりももっと大切な Тэр нь болохоор бидний энэ махан биеийн амьнаас ч илүү зүйл юм а. 永遠の命、復活の命です。 Энэ бол мөнхийн аим бөгөөд дахин амьлах аим юм а. それは神が共にいてくださるという命です。 Тэр нь болохоор Бурхан тантай хамт байна гэсэн тэр амьнас юм а. 神が共にいない命は Бурхан хамт байхгүй аим байх юм бол 死んで終わりです。 энэ хүн яах вэ гэвэл үхээд дуусна. 神が共にいる命は Бурхан хамт байх тэр амьнас тэр 死 хүн бол んでも生きる命なんですね。 үхсэн ч ихсэн дахин амьлах тийм мөнхийн аим байгаа юм а. 死んでもなお生き生きとする命です。 Үхсэн ч ихсэн дахин амьлаад бүр мөнхөд амьдрах аим 肉 юм а. 体の死をも超える命なんです。 Хүний энэ махан биеийн үхлийг давах тэр гайхалтай амьнас юм а. ヨハネの福音書の11章の25節にこのように書いてありますね。ヨハネの福音書の11章の25節26節です。 За Иохан номын 11-ийн 11 шүү нөө. 11章の25節26節です。 11-ийн 25 26 уншия. イエスは彼女に言われた。私はよみがえりです。命です。私を信じる者は死んでも生きるのです。また生きていて私を信じる者は皆永遠に決
決して死ぬことがありません。あなたはこのことを信じますか？ За энэ дээр Есүс Мартад амьлал ба ам бол би байгаа юм. Надад итгэдэг нь өхөвч амьлна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хизээч өгөхгүй. Үүнд итгэж байна уу гэж асуув. ここに言ってるのは信じますか？ Энэ дээр хэлж байгаа нь итгэх үү гэж хэлсэн байна. イエスを信じるならば Есүст итгэсэн бол イエスのもとに行きます。 Есүс Христ рүү очих юм аа. イエスのもとにいて Есүс Христээр очоод イエスから永遠の命を得られます。 Есүсээс мөнхийн тэр амийг авах юм аа. その権利が与えられているんです。 Тэр эрх мэдлийг бидэнд бурхан өгсөн юм аа. ぜひ皆さんイエス様のもとに行きましょ Үнэхээр Есүстэй бүгдээрээ очицгоё гэж. う。何を求めるよりも Өөр энэ хороо дэлхийгээс өөр зүйлийг хүссэн ч гэсэн まずイエス様のもとに行きましょう。 хамгийн түрүүнд Есүсээр очицгоё. それを大事にしてください。 Энэ бол энэ зүйлийг та чухалч もちろん үзээрэй. 他にも求めることはあります。 Өөр бидний амьдралд хэрэгтэй зүйл зөндөө で байна. もぜひ皆さん覚えてほしいんです。 Үнэхээр та бүхний таныг энэ өдөр үнэхээр энэそれは зүйлийг мэдэж аваасаа ойлгоосаа гэж байна. 神様が与えようとしているものを Тэр 求め нь て юу く вэ ださい。 гэвэл бурхны танд өгөгч байгаа тэр зүйл юм аа. 自分が欲しいものを求めるんじゃありま Би せん。 миний хүсэж байгаа зүйл биш юм аа. Бурхан танд юу өгөх чинь тэрийг 神 нь та 様が авч аваасаа. 必ず与えてくださいます。 Бурхан танд энэ зүйлийг заавал өгөх болно. その神様の与えてくださるものを求めましょう。 Бурханы танд өгөх гэж байгаа тэр зүйлийг та хүсээсэй гэж хүсэж байна. 必ず神様は約束を果たしてくださいます。 Заавал бурхан үнэхээр өөрийнхөө амлалтаа биелүүлдэг нэгэ. お祈りいたしましょう。 Залбирцгаая. 私たちは天地を作られた神様を信じます。 Бид нар бол тэнгэр газрыг бүтээсэн бүтээгч нэгэнд итгэдэг. 私たちの神様、信じている神様は私たちを作られた神様です。 Бидний итгэж байгаа тэр бурхан бол биднийг бүтээсэн бурхан юм аа. この作った方は私たちのことを誰よりもよく知っています。 Бидний бүтээсэн тэр бурхан биднийг хинээс ч илүү мэдж байгаа. 私たち自身よりも神様は私たちをご存知で Биднийг す。 өөрөөс минь илүү тэр нэгэн мэдж байгаа юм аа. そして神様は私たちに良い道を教えてくださいます。 Тэр нэгэн бидэнд үнэхээр зөвийн замыг, тэр сайн замыг зааж өгөх юм аа. 私たちはその神様が示している良い道を信じなければなりません。 Бид бурханы тэр чиглүүлж байгаа, бурханы бидэнд илчилж байгаа тэр сайн замаар нь явах хэрэгтэй そ юм. の良い道に向かっていかなくてはいけま Тэр せん。 сайн зам руу чиглээд бид нар явах хэрэгтэй юм аа. それがイエス様のところに来るということです。 Энэ Есүс дээр очихыг хэлж байгаа юм аа. そしてこれからもう良い道を教えてもらわなければなりません。 Цаашдаа ч гэсэн бид нар бурханаар тэр сайн замыг үнэхээр заалгуулахгүй болохгүй. なぜでしょうか。 Яагаад вэ? 私たちの世の中は偽りが多いからです。 Яагаад гэвэл бидний амьдарч байгаа энэ хорвоо дэлхий худал хуурамгаар дүүрэн билээ. 虚しいことがいっぱいあるからです。 Тэгэхээр хов хоосон зүйлсээр дүүрэн байдаг. そして虚しいことがそれが幸せだと思わせるからです。 Энэ хоосон зүйл нь аж аргалтай мэт бидэнд бодогдуулдаг. だから私たちはいろんなことを教わらなければなりませ Тийм ん。 болохоор бид нар эзнээс бурхны үгээс олон зүйлийг сурахгүй болохгүй юм. 神様が用意している道です。 Яагаад гэвэл энэ бурхан бидэнд бэлдсэн зам юм. 神様が教える道です。 Үнэхээр бурхны заах зам юм аа. 偶像礼拝者になってはいけません。 Бид нар хуурамч шүтээ юм, хуурамч нэгэн болж болохгүй юм аа. 神様が与えようとしているもの以外を求めようとする。 Бурхны өгөх гэж байгаа зүйлээс бусад зүйлийг хайдаг нэгэн болж 自 болохгүй 分 юм аа. の欲しいものを求める。 Зөвхөн өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ хүсдэг そ нэгэн のよう биш. な偶像礼拝になってはいけません。 Энэ хорвоо дэлхийг ийм хуурамч нэгэн байж болохгүй. 神様が与えるものを待ちましょ Бид нар бурхнаас өгөх тэр зүйлийг う。 хүлээцгээе. 神様が与えてくださるものを知りましょ Бурхнаас өгөх гэж байгаа тэр зүйлийг нь мэдцгээе. う。神様が与えてくださることを求めましょ Бурхнаас өгч байгаа тэр зүйлийг нь хүсэн хүлээцгээе. う。神様がくださるものが大事なんです。 Бурхнаас өгч байгаа зүйл нь чухал юм аа. どうぞ主よ、皆さんが一人一人その求めに祈っていきましょ Эзэн минь энд байгаа хүн нэг бүрийг үнэхээр ийхүү зүрстгэлтэйгээр залбираасаа гэж хүсэж байна. う。天の父なる神様、 Тэнгэрдэг бурхан эзэн минь ээ. 皆さんも声を出して祈っていき Та まし өөрийнхөө үнэхээр ょ дуу う。 хоолойгоо гаргаад 主 залбираасаа гэж хүсэж よ、 байна. 今私たちは求めます。あなたがくださるもの、あなたが私たちに注いでくださるもの、それがあなたのもとに行くときに分かります。あなたから注がれる命が注がれます。あなたの永遠の命が注がれます。私たちが死んで終わりの命ではなく、死んでもなお生き続ける命です。神様がくださる本当の価値あるもの、それを私たちにくださいますから、主よ、どうぞ価値あるものを見つけられるように教えてください。
あなたのところに行くときにそれが分かります。あなたのところに行くときにそれが確信に変わってきます。あなたのところに私たちが行くときに私たちの心はますます燃えていきます。生きていきます。主よどうぞあなたの教えを聞かせてください。あなたの道を教えてください。あなたの道に歩んでいけるように主よどうぞ私たちを引き寄せてくださいますように主を導いてください。多くの人々も私たちの家族も引き寄せてくださ Та い。 бидний гэр бүлийг өөртөө ортуулаач. 私たちの家族がイエス様のところに来るように Бидний гэр бүл Есүс дээр ирэхийн тулд 主よどうぞ導いてください。 эзэн минь та удирдаач. 私たちもイエス様のことを伝えます。 Бид Есүсийг дамжуулах どう болно. ぞ神様はその人に家族にイエス様の道を示してくださって Та манай гэр бүлийн үнэхээр тэр хин нэгэнд эзэн минь та өөрийн үгийг 神 хэлээч 様が гэж その人を引き залбирanгуйч. 寄せてくださっ Та て тэр нэг өөртөө ойртуулаач гэж залбирanгуйч. 神様の中に入るように Үнэхээр тань руу ороход бурхан тань 神 руу 様 ороход と та 共 туслаач. に歩むように Бурхантай хамт алгадаг нэгэн болгож 神 өгөөч. 様が与えるものを受けることができるよう Бурханаас өгдөг тэр зүйлийг авдаг нэгэн байхад туслаач. にイエス・キリストから注がれる永遠の命が注がれま Есүс すように Христээр цутгагддаг тэр амийг хүлээж авдаг нэгэн どうぞ болгож 導い өгөөч. てください。 Эзэн минь та удирдах өгөөч. 私たちもさらにイエス様の中にあって Бид бас үнэхээр танд улам илүү таны дотор байж 豊かな命が与えられますよ үнэхээр うに бэлхам тэр амиар дүүрч. 生き生きとした人生が歩めるよう Үнэхээр に бидний амьдрал үнэхээр гэрэл цацруулсан гялцсан байх. 教えられますように Үнэхээр бусдад заа сургадаг байхад туслаач. 主をどうぞ語ってください。 Эзэн минь та бидэнд өөрийн үгээ хэлээч гэж. これからも聖書を開くたびに Үнэхээр цаашдаа бид нар таны үгийг нээх үед 教えてください。 эзэн минь та өөрөө зааж өгөөч. どうぞ礼拝を捧げるたびに Эзэн танд хүндэтгэл мөргөл өгөх үү? 私たちに語ってください。 Эзэн минь та өөрөө хамт байж どう өгөөч. ぞこれからもその人生を通して Бидний амьдралаар дамжуулж 価値あるものを見出すことができるように үнэхээр юу нь үн цэнтэй вэ гэдгийг олж авахд туслаач. 神様にしかできないことを求めていくことができ Үнэхээр るように бурхан зөвхөн эзэн та хийх Шүо дозо зүйлийг атай олж цэцгээд авахд кудасай. туслаач. Эзэн минь та өргөжлүүлэн өгөөч. 主のところに行く者は Эзэн дээр ирдэг нэг нь 主は決して私たちを見捨てないと約束されまし үнэхээр た。 та бидний хизээч орхихгүй хизээч мартахгүй гэж 私たち тайлбарлав. を永遠に守ってくださって Та бидний мөнхөд хамгаалах учраас これからもずっと主が共にいてくださることを感謝 үргэлж しま та す。 бидэнтэй хамт байх учраас 私たちが離れてしまったら харин бид танаас холдох үед 主はもう一度引き寄せてくれるかどうか分かりませんか эзэн ら та биднийг ойртуулах үгүй юу гэдгийг だ мэдэхгүй か ч ら гэсэн 本当に主のところにいつも行けるように үргэлж тантай ойр байхад туслаач. 引き寄せてください。 Та биднийг өөртөө ойртуулж өгөөч. 離れないようにさせてください。 Биднийг танаас холдохгүй байлгаж 主を өгөөч. どうぞこの主の中にとどまることを Эзэн таны дотор үргэлж хамт байхад 私たちも誓っていきます。 эзэн минь би танд амлаж байна. どうぞ主を導いてください。 Эзэн минь та туслаач. あなたとの深い交わりの中で Тантай гүн гүнзгий холбоотой байхын тулд 育っていくことができ、 хай 育っていくことができ、 таны дотор өсгөн хүмүүжүүлэгдэж 強くなっていくことができ、 таны дотор хүчрэг болж 命をかけてでも амнасаа зориулаад ч хамаагүй. この信仰に立っていけるように Энэ итгэл минь үнэхээр таны дотор どうぞ бацаа 私たちを туслаач. 強めてください。 Эзэн минь та бидний итгэлийг хүчтэй болгож өгөөч. 主を信じています。 Эзэн би танд итгэж байна. よみがえりの命が Үнэхээр тэр дахин амьлтын хүч 私たちの中にあることを信じています。 бидний дотор байгаа гэдэгт итгэж байна. 永遠の命が Мөнхийн тэр амь 私たちの中にあることを信じます。 бидний дотор байгаа гэдэгт итгэж байна. この命の力がますます溢れるように Энэ мөнхийн амь бидний зүрх сэтгэл 一 дотор 人一人を励ましてくださいますよう энд に байгаа хүн нэг бүрийг та урамшуулж өгөөч. 祝福を持って祈ります。 Үнэхээр тэр ёроолыг барин таны өмнө залбирanгуйж イエス・ байна. キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирч байна. アーメン。アーメン。アーメン。Амен. Халелуя. Бүгд хамтдаа суудлаасаа босоод эзэнд хүндэлийг өргөцгөөе. Гарцгүй мэд газар гарах замыг таазана. Гаралган байх үедээ хайрын эзэн замыг заа та миний хөдөөж твэрч өөртөө ортуулаач өдөр болгон хайрын хүчээр та
замыг заана замыг заана гарцгүй мэд газар гарцгүй мэд газар гарах замыг та заана харалган бай үед мэж хайрын эзэн замыг заа та миний хөтөж тэгж өртөн ортуулаа өдөр болгон хайрын хүчээр та замыг заана та замыг заана эцгийхээ та намайг жолоодно эссэн зүйлдэж голыг урсгалнаа тэнгэр дэлхий устсаж таны үг хивээр үлдээ өнөөдөр та шиний бүтээ гарцгүй мэд газар гарцгүй мэд газар гарах замыг та заана харалган бай үед мэж хайрын эзэн замыг заа та миний хөтөж тэгж өртөн ортуулаа өдөр болгон хайрын хүчээр та замыг заана замыг заана эцгийхээ та намайг жолоодно эссэн зүйлдэж голыг урсгалнаа тэнгэр дэлхий устсаж таны үг хивээр үлдээ өнөөдөр та шиний бүтээ эцгийхээ та намайг жолоодно эссэн зүйлдэж голыг урсгалнаа тэнгэр дэлхий устсаж таны үг хивээр үлдээ өнөөдөр та шиний бүтээ хамтаа залбирэн гуйцгаая хэмээзээ таны үг үнэхээр байсан байгаа таны үг бол мөнхөд орших билээ аваа та үнэхээр биднийг гарц гаргадаг бурхан аваа та үнэхээр гарцгүй мэт байх үед эзэн та тэр боломжийг гарцыг нээж өгдөг бурхан аваа гэхдээ бидний төсөөснөөс илүү бидний бодсноос илүү та хүний оюун ухаанаас дээгүүр тэр үнэхээр арга замаар хамгийн сайн тэр аргаар биднийг хүмүүжүүлдэг биднийг замчилдаг бурхан юм аа бид үнэхээр харалган байх үед эзэн хайрын эзэн та үнэхээр замыг заадаг бурхан юм аа гарцгүй мэд газар гарах замыг та заана харалган байх үед мэ хайрын эзэн замыг заа та миний хөтөж тэгж өртөн ортуулаач өдөр болгон хайрын хүчээр та замыг заана эзгүйхээр
эцгийнхээ та намайг жолоодно Ирсэн цөлдөгч голыг урсарнаа Тэнгэр дэлхий устсаач таны үг хэвээр үлднэ Өнөөдөр та шиний бүтээ Эцгийнхээ та намайг жолоодно Ирсэн цөлдөгч голыг урсарнаа Тэнгэр дэлхий устсаач таны үг хэвээр үлднэ Өнөөдөр та шиний бүтээ Өнөөдөр та шинийг бүтээн Өнөөдөр та шинийг бүтээн Өнөөдөр та шинийг бүтээн Өнөөдөр та шинийг бүтээн Амен. Бүгд хамтдаа эзэнд бэлдэж ирсэн өргөлөө өргөцгөөе. Өргөлийн хайрцаг хон байгаа. Тэгээд өгөөмрөөр зүрхсэглэр хамтдаа өргөцгөөё. Залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ, өнөөдөр танд өргөх гар бүрийг, зүрх сэтгэл бүрийг эзэн та ивэж өрөөж өгч аваа. Та 100, 1000 дахин та үнэхээр өрөөж ивэж өгч аваа. Та үнэхээр өгөөмрөөр өрдөг нэг эзэн та үнэхээр гайхалтайгаар хангадаг бурхан аваа. Та яг тэр зүрх сэтгэлийг хараад эзэн биднийг үнэхээр бүх талаар өрөөдөг бурхан аваа. Танд өргөхдөө бид нар үнэхээр харамгүйгээр тэр өгөөмөр зүрхтгэлээр өргөхийг хүсэж байна аваа. Энэ өргөлийг танд өргөж таны гайхалтай эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Таны сүмийг байгуулаа Чин хүсээ зүрхэндээ Өөрт байгаагаа нэгтгээ Чадах бүхнээ хийж байна Хурах захарсан Зүүн хараа зүрхэндээ Гаргараасаа барин Энэ утас сэргээлтийг хүсч байна Бидний санаач танда өргөсөн мөчи Бидний дурсаач золиос болон явсныг нэ Бидний санаач ариун та мөнхөө түнэж залбиралдаа дурсан танда бид өгч байна Биднийг санаач танда өргөсөн мөчи Бидний дурсаач золиос болон явсныг нэ Бидний санаач ариун та мөнхөө түнэж залбиралдаа дурсан танда бид өгч байна. Амен. Тэгээ өнөөдөр манай цуглаанд анх удаага шинээр ирсэн хүн байвал урагшаа гараад ирээсэй гэж хүсэж байна. Бид нэр тантай танилцмаар байна. Тэгээд урагшаа гараад ирээсэй гэж хүсэж байна. Бид нэрээ хэлээд бидтэй товчхон танилцаач гэж хүсэж байна. За сайн байцгаана уу? Намайг Батбаярын Ангилун гэдэг. Би хэлний бэлтгэл сурахаар Японы улсад их сургуульд орох гээд
ирсэн байгаа. Тэгээ одоо хэлний бэлтгэл сурж байгаа. Тэгээ Бэндэр ах урнагчтайгээ хамт амьдарч байгаа. За эсний өдрийн минь төргий. За би урд нь 6-7 жилийн өмнө ирж исэн баг. За би Ариунбаатар ээж байна. Тэгээд үнэхээр танаатай өнөөдөр үнэхээр эзний өдрийг гайхалтай өвгийн цагийн төлөө талархлаа. Тэгээд бүгдээрээ Бурханд илүү улам ойртож, Бурханы алдрын төлөө, түүний үнэхээр сайн мэдээний төлөө, авралын төлөө энэ үндэстэнд үнэхээр бид гэрэл давсалцгоё гэж юрэж байна. За хоёр зогсож байгаа хоёрыг өрөөж бид нэр өрөөлийн дуу дуулж өгөх болно. Таваа хариг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хариг авсан байна уу? Таваа хариг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хариг авсан байна уу? Өнөр цагаас ихсэн ихээсний минь агуухай бидний уулзалтаар дамжуулан үржимсийг гаргаад энэ хормод ихэдээр таны амьдарч байгаатай би бүхэн дүнхэрийг баяр хөөргийг авчирдаа. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг тааж байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг тааж байна уу? Баярлалаа. Манай Токио Монгол цуглаан тавтаа морил. За, тултаа соноо. За, зарлалын цаг байна. За, энэ эрх бие гарагт 5 сарын 10-нд бос гэрэлт гээд магтаал хүндэтгэлийн конференц анх удаага яг үнэхээр бүтэн өдрийн турш магтаал хүндэтгэлийн конференц Токио Монгол цуглаан зохион байгуулах гэж байна. Тэгээд 11 цагаас 18 цагт яг Токио Монгол цуглаан яг энэ байранда. Тэгээд ялангуяа магтаал хүндэтгэл бол тэр цагт үнэхээр бурхан үнэхээр тэр сэргэлтийг бидэнд бас өгье. Түүгээр дамжуулан магтаалаар дамжуулан маш олон хүмүүсийг үнэхээр босгон байгуулж бас үнэхээр эзнийг таньж мэдгүй байгаа тэр хүмүүсийг үнэхээр тэр дууддаг тэр гайхалтай цаг байгаа. Тэгэхээр та нар яг хамгийн тэр дотны сайн найз бас үнэхээр ирүүлмээр байгаа хүмүүстэй үнэхээр урайд энэ газарт хамтдаа эзнийг тэр магтах цагт ураасаа гэж хүсэж байна. Тэгээд бас магтаалын төлөө залбирч конференцийн төлөө та бүхэн санах бүртээ бас залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл ийм зүйл зохион байгуулахад яг харахгүй сүнслэг дулаан явагддаг. Ямар нэгэн саад бэрхшээл тохиолддог. Тэгэхээр эзнийг магтах үед, эзнийг үнэхээр хүндлэн дуулах үед бид нэр сүнслэг дулаанд үнэхээр ялалт байгуулж идэг. Тэгэхээр эх 7 хоногийн хагас өдрийн хүртэл та бүхэн өдөр болгон үнэхээр яг энэ конференцийн төлөө залбираасаа гэж хүсэж байна. Тэгээд эзэнд магтаалыг яг тэр чин зүрхсээс гарах магтаалыг хүндлийг хамтдаа өргөцгөөё гэж хүсэж байна. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзэнд хүндлийг өргөөд өнөөдрийн цуглаанаа хамтдаа өндөрлцгөөё. Хамтдаа босоод эзэнд нэг хүндэлцгээе. Тэнгэрийн агуу ихээ эзэмээ Монгол түмний сэтгэлийг таамагаач
уянгаа сайхан айлгуу ши ингэсэн зүрхсэтгэ амьдралаа таньда зориулъя эцэгдээ диснэ нэгэн цаа эзэн тэнгэр мэн гэж дууддаг байсан эрен зууны өрөөд маань болсон би ирээдүйгээ эзэн тэнгэр мэн гэж ихэлнэ та адистаач миний Монголыг та өрөөгөөч миний ард түмнийг та эдгээгээч миний удам талыг бүх Монгол зөвхөн таны та нэгтгэж миний Монголыг та чөлөөлөөч миний ард түмнийг та сэргээгээч миний удам талыг бүх Монгол зөвхөн таны адислаач миний Монголыг та миний Монголыг өрөөгөөч эзэн та өрөөгөөч миний ард түмнийг та эдгээгээч миний тэр удам талыг та эдгээгээч миний удам талыг бүх Монгол зөвхөн таны та нэгтгэж миний Монголыг та чөлөөлөөч миний ард түмнийг чөлөөлөөч миний ард түмнийг та сэргээгээч миний удам талыг бүх Монгол зөвхөн таны хүндэтгэн өвдөгсөө Амен. Бүгдээр хамтдаа их эзний заасан гуйтаа уншицгаая. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дуусгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг минь уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөр таних. Амен. Бүгдээ эзэн даалгад ажилтныг өргөцгөөе. Тэгээ бүгдээ хамтдаа 3-3-аараа групп болоод өнөөдрийн эзний үгийг мессежийг хамтдаа хуваалцгаая.